Та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. Манай хүүхэд боловсрол хөгжлийн төвийн урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. За тэгээд та бүхний одоо тухайн үеийн нисхийн амьдрал сурч боловсрож ирсэн газар тэгээд одоо өөрсдийн одоо нисхтэй холбогдсон түүхийг өнөөдөр биднэрт сайхан дэлгэрэнгүй ярьж өгч ирсэнд хүүхдийн төв өмнөөс гүн талархал илэрхийлье. За та бүхний хүрэлцэн ирсэнд их баярлалаа, тун таатай байна. Үе үеийн удирдлага, тодорхой хэмжээгээр иргэний гарын тээврийн системд удирдах бүрэлдэхүүнд ингээд ажиллаж исэн тодорхой хэмжээний цаг үеийн асуудлыг шийдвэрлэх өөрийн биеэр оролцсон юм уу, эсвэл тухайн үеийн өөрчлөлтүүдийг биечлэн хийхэд идэвх зүтгэлтэй оролцож энэ удирдлагын төвшин Монголын иргэний агарын тээврийн систем дэлхийн нийтийн олон улсын харилцаанд гарсан өөрчлөлтүүд, хувь хувьсгалын авиа компаниудын үйл ажиллагаа, шинээр одоо энэ иргэний агарын тээврийн системд хувийн хвшлийн авиа компаниуд үүсч хөгжөхөд одоо ингээд иргэний нисхийн ерөнхий газар байдаг юм байна. Удирдлагын төвшөнд ер нь ямар шиг одоо ингээд өөрчлөлт, харилцаа энэ төр иргэний нисхийн ерөнхий газар өөрийнхөө одоо ингээд яг одоо энэ үндсэн орлогыг төвлөрүүлэхэд ер нь юунаас нь ингээд голдуу анхаарал тавьдгийн, юунаас их орлого орж болдгийн, улсад төлж байгаа татврын хэмжээ ер нь ямар шүү хэмжээгээр өсч хөгжиж ингээд дээшээ явж исэн бол компаниудын хувьд ингээд одоо ялангуяа хөрөлөө захирлын хувьд асуудал та бол хувийн юм уу хувьсгалын авиа компаниуд ижил ажиллаж байсан учраас тэднүүсийн бас өөр тэгээд зөрчилдөөн гэдэг юм уу, эсвэл тэднүүсийг зохицуулах энэ төр арга зам одоо хоёулынгийн зэрэг хөгжлийн төвшөнд явхад энэ төр одоо ямар шүү бэрхшээлтэй юм. Одоо тухайн үед байсан та бүхэн бол яг нөгөө социализм, коммунизмын үед нь байж исэн мөртлөө дараад нь шилжилтийн үе рүү ороод ирэхээр та бүхэнд учирч исэн бэрхшээлүүд энэ төр засаг дээд удирдлагаас юм уу энэ төр юм хүмүүс хэрхэн энэ төр гарч исэн энэ дурсаад энэ бол цэвэр дурсамж яриа. Ингээд та бүхэн сайн сайхныг үсэ яриагаа нисгэлгүй. За баярлалаа. Би Уугуул нутаг бол Говьалтай аймгийн Даруйсүм. Говьалтай аймгийн төвийн 10 жил төгсөөд иргэний агарын тээврийн салбарын одоо холбогдсон инженер эдийн засгийн хуваар аваад тэгээд энэ сайхан буянтай байгууллагатай хөвжээгээ олбсон. 1977 онд төгсж ирсэн. За миний төгссөн сургууль бол Москвад эхлээд инженер эдийн засгийн дээд сургууль гэж байсан. Сүүлдээ удирдлагын дээд сургууль болсон. За энэ удирдлагын дээд сургуулийн дотроо иргэний агарын тээврийн факультеттэй байсан. Тэрний иргэний агарын тээврийн факультетийг иргэний агарын тээврийн инженер эдийн засгч гэсэн мэргэжлэр 77 онд төгсж ирсэн. За 77 онд төгсчрээд энэ автоваз эдийн засгчаар томилогдчихлээ. Манай автоваз чинь тэгэхэд одоо энэ хойд одоо буур суурь нь алга болчихлээ. Бараг л одоо айлгад хашаа бариад энэ хойд дэнж дээр байсан. 107-гийн хойтолд байсан шүү дээ, цэргийн анги байсан. Тийм. Ингээд тэрнээс хойш бол одоо янз бүрийн ажил хийлээ л дээ. Одоо төлөвлөгөөний хэлтсийн мэргэжилтийг хийсэн, төлөвлөгөө эдийн засгийн хэлтсийн даргаыг хийсэн, тээврийн хэлтсийн дарга хийсэн. За тэгээд Мятад санхүүр гэсэн орлогч хийсэн. Тэгээд сүүлдээ одоо 93 онд 2 байгууллага салхттай зэрэг иргэний нисхийн ерөнхий газрын орлогч энэ алба хачлаа. Сүүлдээ даргын албыг хассан. Ийм л замаар явж ирсэн. Одоо ер нь үндсэндээ 40 жил ажиллаж тээ. Тэгээд энд яг одоо бүхэл түүхийг мэддэг улсууд хамт сууж байна. Одоо Хөрлбаатар өтер бол бараг одоо 40 гаруй жил ажиллалаа. 50 шахам жил нөхрөлж явна. За тэгээ яг ер нь бол иргэний агарын тээврийн салбар гэдэг бол сайхан салбар. Үнэхээр одоо өрөөгөөжтэй хамт олон сайтай ийм сайхан газар одоо ажиллаж байгаа, нэг л газар ажиллаж байгаа тэтгэл газртаа бол одоо би их сэтгэл ханамжтай байдаг. За үе үеийн иргэний агарын тээврийн ажилтнууд бол мэдээж хэрэг тодорхой хөгжлийн тодорхой үе шүд дуулсан мэдээж хэрэг тэр үедээ бол сайхан
идэвхтэй зүтгэлтэй ажиллаж ирсэн нь бол одоо ойлгомжтой. Зөвхөн энэ аль ч одоо улс орны хувьд салбарын хувьд хөгжлийн бас нэг онцгой тийм эрен үе гэж байна. За би бол тэр үеийг бол одоо 80-80-аад оны эцсээс эхэлсэн болоо да гэж одоо ингэж ойлгодог. За ерөн хөгжлийн онцгой үе бол голдуу тийм одоо Эстоныг хөвсглийн тохироо гэдэг шиг түүхэн тийм цаг үед таардаг. Энэ үед бол улс орон 90-ад онд зах зээлийн эдийн засгт шилжсэн. Мөн одоо энэ 89 онд байнуудаа энэ чинь Монгол улс Чикаго конвенцэд хэлсэн. Иргэний агаар дээр олон улсын байгууллагууд хэлсэн. За энэ үнэтэй холбогдоод энэ олон улсын байгууллагын дүрм журам хууль бүгдийг одоо өөрийнхөө дотоодын хууль дүрмэнд тусах шаардлагатай болж эхэлсэн. За мөн 90-ад оноос эхлээд одоо үндсэндээ зах зээлийн эдийн засгт нэг шилжсэн болохтой зэрэг улс орны гадаад харилцаа өргөдсөн. За хов улсуудын ч одоо бизнесээр нааш чааш явдаг хөдөлгөөн ихссэн. Энүүдэд холбогдоод нислэг өргөдөх шаардлага гарсан. Нислэгэд одоо хэрэглэх онгоцны асуудлыг судлах шаардлагатай болсон. Ер нь одоо өөрийн нислэг нээвүүд яасан юм гэсэн яриа одоо 86-7 оны үеэс л одоо эхэлсэн юм шүү дээ. Тэгээд хамгийн эхлээд одоо Оросоос таавхан мэдж байгаа 154 б гэдэг онгоц түрээслээд ингээ манайхан Москва Улаанбаатарын хооронд бол анхныхаа нислэгийг нээсэн, дараа нь одоо Бээжин нээсэн гэх мэтлэнгээр. За 90-ад онд одоо юу болов гэхтэй зэрэг бас нэгэнт зах зээлийн эдийн засаг шилжсэн болохтой зэрэг иргэний агаарын тээврийн салбарт хувийн хвшлүүд бий болж эхэлсэн. 1992 онд байнуудын хангар компани чинь тэгээд тэрнээс хойш одоо явсаар гоод өнөөдрийн байдлаар 10 гаруй хувийн хвшлийн компани ажиллаж байгаа шиг байна. Ингээд энэ бүгдийг аваад үзэхдээ зэрэг хууль дүрмээ өөрчлөх шаардлагатай болсон. Одоо ер нь бол бид нар ч 1958 онд агаарын зай тухай хууль гэж нэг л хуультай байсаар бол 92 ондоо залгасан юм шүү дээ. Тэгээ ингээд 92 онд бид нар чинь энэ хуулийг шинжил боловсруулад улсын баг хурлаар батлуулаад 92 онд батлуулаад ингээд мөрдөх явцад бол бас учир дутагдал гараад 1999 онд л үүдээ эн чинь агаарын зайд нислэгүүлдэх тухай хууль гэж ахиа шинжилээд баталсан. За 99 онд батлагдсан хууль бол өнөөдрийг хүртэл явж шүү дээ. Тэгээ үндсэндээ одоо сайхан нодлын одоо хууль баталсан л да. 23 онд хэлж гэнэ үгүй дээ. Ингээд энэ хуулиудад бол үндсэндээ агуулга нь бол хуулийнхаа агуулгыг, дүрмийнхаа агуулгыг бүгдийг л одоо олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас тавьсан стандарт шаардлагад нийцүүлсэн ийм л асуудал үүссэн. За тэрний хажуугаар одоо нислэг өргөжөөд тухайлбал одоо түрүүнд би хэллээ 154 эм гэж онгоц түрээслээд эхлээд авсан. Дараа нь явж байгаад Солонгосоос энэ ч одоо 92 онд баха. Нэг онгоц Ханжин групп бэлгэнд өгсөн. Загаан сонгоцоор нислэг үйлдэх бол бэрхшээлтэй үнэхээр. Тийм учраас 2 онгоц хямд үнээр одоо худалдаж нэмж авсан. Ингээд барууны онгоц анх эхэлж ашиглаж ирсэн. За ингээд цаашаа 310 бид нар чинь санхүүгийн түрээсээр авсан 737 авсан 767 авсан гэдэг ингээд яриад байвал одоо бүгд та нар мэдж байгаа тий. За ингээд энэ шинжилт өөрчлөлтийг хийхин тулд мэдээж хэрэг санхүүгийн асуудал гэж одоо чухал. Яаж одоо энэ бүгдийг одоо шийдэх вэ? Яаж энэ одоо материал бааз шаардлагатай байгаа хөрөн мөнгийг босгох юм бэ? Гэсэн ийм асуудал зайлшгүй тулгарсан. Бидний хувьд бол их азтай зүйл болсон нь бол 1991 онд Монгол улс Азийн хөгжлийн банкны гишүүнээр хэлсэн. За ингээд Азийн хөгжлийн банкны эхэн бол ерөөсөө л бараг бид нар бараг анхны төслийн авсан байх Азийн хөгжлийн банкнаас. Тэгээд Азийн хөгжлийн банкныхан бол агаарын тээврийн салбарыг бол их сонирхсон. Үнэхээр одоо Монгол бол далаад гарцгүй хоёр их том өрний дунд одоо байдаг.
агаарын тээвэр бол зайлшгүй шаардлагатай улс орн байна. Тийм учраас бид одоо энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийе гэсэн ийм асуудал тавиад тухайн үеийн төр засаг дэмжиж ингээд хоёр том төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Нэгдүгээрт нь бол буян тухайгийн нис хонгоцны буудлыг өргөтгөх. За энэ бол нэг 36 сая долларын өртөгтэй төсөл байсан. За хоёрдугаарт нь үндэсний агаарын навигацийг хөгжүүлэх төсөл. За энэ бол 27 орчим сая долларын 26 сая орчим долларын төсөл байсан. За ер нь бол энэ хоёр төслийн үр дүнд бол материалын бааз их ихсэн дээ. Ер нь одоо ямар ч онгоц ирээд үйлчлэхэд буян тухайгийн нис хонгоцны бодол бол ямар ч үйлчлэгээ үзүүлэхэд бэлэн ийм болсон. Тэрийг одоо би нэг бүрчлэн дурдаад явхад одоо бүгд л мэддэг улсууд байж шít. Энэ ч бол онгоцны бодлын барилгаас өксүүлэл, начааны терминал, за тэгэл нийслэг хөдөлгөөн удирдах төвийн барилга баашин, за навигацийн хорлоо, төхөөрөмж, нөөц, эрчим хүчний нөөц, станц, их үүсвэр энэ төр гэдэг дээрээс маш олон ажил хийгдсэн гэдгийг бол бүгд мэдж байгаа учраас одоо бид задруулж яриад явах. За ер нь хүн сургах бас асуудал энэ чиглэлээр тавигдсан. За болсон хүчин бэлтгэх асуудал бол энэ хоёр төсөл үнэхээр их нэмэр болсон. Төслийн хүрээнд бол газар даримт сургалт явуулсан, гадаг шинж сургалт явуулсан. За энэ хоёр төслийн гадна бас техник тусалцааны жижиг төслүүд орж ирсэн. Тухайлбал 1989 онд ЭКО дэлсэнгүүт 1.5 сая долларын баха буцалтгүй тусламж техник тусалцааны төсөл хэрэгжсэн. Энэ бол болсон хүчний сургалт явуулахад үнэхээр их тус нэмэр болсон. За мэдээж хэрэг Азийн хөгжлийн банкнаас бид нар чинь зүгээр суужгаад за 36 сая долларын юм авъя гэж одоо хэлээд авчтсан юм биш шүү дээ. Тийм учраас техник эдийн засгийн үнэлэл гэдэг юм бол сурвал шаардлагатай болно. Өшөө одоо мэрэгжлийн улсууд ирж яг юу хийх юм, яах юм гэдгийг тодруулах хэрэгтэй болно. Энэ бүгдийг хийхийн тулд чинь гадны мэрэгчлэнүүд ирэх ёстой, төслийн баг бэлдэх ёстой. Энэ бүгдийн санхүүжилтанд зориулаад Азийн хөгжлийн банк чинь бас 850 мянган долларын техник тусалцааны төсөл хэрэгжүүлсэн шүү дээ. 850 мянган долларынхаа дуусгачаад дараа нь 550 мянган доллар энэ техник тусалцааны төсөл бас нэмж хэрэгжүүлсэн шүү дээ. Ингээд энэ үндсэн хоёр төсөл энэ гурван одоо техник тусалцааны төслийн хүрээнд бол бид нэр материал баазыг бэхжүүлэх, үндэсний болсон хүчний бэлдэх, энэ чухал за хууль дүрмээ шинжлэх, энэ бүхэл асуудлуудыг үндсэндээ шийдэж чадсан. Тий. Зөвхөн би түрүүн бол одоо жаахан хойно урд нуруулаад ярьчих шиг боллоо. Хамгийн эхлээс шаардлагатай юм бол одоо хууль өөрчлөх байсан. Хуулийг өөрчлөсний дараагаар бид нар ч одоо бүтцийн асуудал гэдэг юмыг өөрчлөхөөс үнэхээр одоо аргагүй. Тэр үед чинь сулуухан хэлэхэд одоо гадагшаа хандахтай зэрэг иргэний нисхийн ерөнхий газар дотооддоо бол одоо Нисхотроод Мяд компани хоёр нэртэй нэг л байгууллага байлаа шүү дээ. Одоо санкуныг ингээд энэ бүтцийг өөрчлөхгүй болохгүй нэ гэд 1993 онд одоо Мяд компани гээд аж ахуйн чиглэлээр одоо ингээд асуудлаа шийдээд явдаг. Төрийн хэмжээ хороонд харьяалагдаад за иргэний нисхийн ерөнхий газар гэж шинээр байгуулад одоо тэр хуучин одоо энэ дэнж дээр мэдчихэж шүү дээ. Орос ангийн хуучин байшин барилгууд одоо ороод ингээд энэ хоёр байгууллага бол зарчмын хувьд бол төрийн функц, аж ахуйн функц хоёр бол анх хэлж салсан тэр. За иргэний нисхийн ерөнхий газрын энэ функцэнд одоо юу хариуцах вэ гэхдээ зэрэг одоо нийслэг хөдөлгөөн, нис хонгоцны буудлын үйлчилгээ, за тэгээд аюулгүй байдал, дүрм, журам, хяналт, осол аваарын шинжилэн судлах алба гэх мэтчлийн одоо тамд үндсэн чиглэлүүд бол иргэний нисхийн ерөнхий газар хариуцаад ингээд эхэлсэн. За тэрнээс хойш аянда одоо дүрм шинжилээд эхлэхдээ зэрэг чинь бас л одоо иргэний нисхийн ерөнхий газрын дотоод бүтцэнд бол том өөрчлөлт орсон л да. Ер нь бол ганц иргэний нисхийн ерөнхий газар ч биш бас одоо авиа компаниудын энэ
энэ дотоод үтсэн ч гэсэн одоо шинэ алба бий болсон. За тэгээд хувийн хөвшил бий болно гэдэг бол бас хуучин зүгээр одоо нэг төрийн өмчтэй компани явдаг тийм нөхцөл байдал бол өөрчлөхөөс аргагүй болсон. Энэ үүнтэй авлагдуулаад хувийн хөвшлийн асуудал чи бол бүхэл дүрм журмд бол одоо тусгагдсан жирсэн одоо тусгалтгаарчаар аргагүй дөрөв би хэлсэн. За өөр одоо 90-ад он 80-ад оны 90-ад оны хувьд чинь иргэний агаарын тээврийн салбарын хувьд бас нэг онцгой юм болсон нь бол энэ Монголын дээгүүр гадаадын авиа компаниуд нисч эхэлсэн. За энэ чинь 88 оны хувьд байхаа бараг одоо SAS, LOT, Air France гэдэг одоо эхлээд авиа компаниуд дээгүүр өнгөрөх нислэгийн тухай асуудал яриад эхэлсэн. Бидний аз болоход бол одоо Монгол дээгүүр баруун Европоос Аз руу, зүүн Аз руу нисэж байгаа хамгийн одоо товч нам маршрут бол Монгол дээгүүр өнгөрөх юм байна гэдэг тооцоо гаргаад ингээд энэ ч одоо 92 онд билүүд одоо 3000 нислэл явж байсан юм шүү дээ энэ дээгүүр чинь. Тэгээ одоо ковид эхлэхээс өмнө чинь одоо 160 мянга хүрсэн тийм үү? 160 гаруй мянган нислэг болсон энэ Монгол дээгүүр явж байгаа нислэгийн. За ковидын үед одоо бас буурсан. Тэгтэл өнөөдрийн байдлаар бол нэг 70 гаруй мянган нислэг явж байгаа гэж би одоо ойлгож байгаа тийм. За нислэг мэдээж иргэн нислэг нэмэгдэхтэй зэрэг чинь одоо авдаг мөнгө төгрөг нэмэгдэлгүй яав те. Үнэхээр одоо иргэний нислэгийн ерөнхий газрын төвлөрүүлдэг орлогын хэмжээ бол хэд дахин нэмэгдсэн л те. Одоо хэд 10 дахин нэмэгдсэн. 90-ад оныг одоо одоогийн байдалтай харьцуулах юм бол маш их нэмэгдсэн. Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа агаарын замын тооч нэмэгдсэн. Одоо эн чинь эхлээд нь 2-3 зам байсан. Одоо замын үед энтергээд л одоо бол бараг 6-7 тогтмол замаар явж байгаа гэж дээ. Энд чинь бараг 10-аад зам болж гин үү? 10-аад зам бол. 10-аад юм болж гин үү тий. Ингээд цааш дагаарын тээврийн салбар бол бодоод байхтай зэрэг түрүү бид одоо ковид үед ч гэсэн одоо бодогдчихл байлаа. 90 иргэний агаарын тээврийн салбарт бол ганц одоо нислэг хараад одоо орлого хараад сууж болохгүй юм байна гэдэг бол одоо ойлгомжтой болсон. Ийм нөхцөлд бол одоо энэ Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа агаарын нислэгийн тоогоо сурвуулах. За иргэний агаарын тээврийн салбарт өшөө ямар одоо үйлчлэгээ явуулж болохоор байна уу? Тухайлбал манайхан ч агаарын техникийн бааз гээл зөвхөн нэг жижиг онгоцонд үйлчлэгээ хийдэг байсан. Тэр мань өргөжөөд одоо барууны онгоцон CC хийдэг барьдаг одоо ийм болсон. Энийг одоо өргөжөөд одоо энэ байгаа материал баазаа вэхжүүлээд гадны онгоцон техник үйлчлэгээ хийдэг орлого хэрэгтэй байна. Тий. Сургалт явуулдаг юм хэрэгтэй байна гэх мэтлэнгээр одоо бас орлогын хөөсвөрийг цаашид нэмэгдүүлэх, орлогын баазыг нэмэгдүүлэх юм л одоо суур бодлого хэрэгтэй юм байна даа л гэж одоо бодогдож байх юм байна тий. Ерөнхийд нь бол би товчтон ярилаа. Олон хүн ярих учраас одоо жаахан товчлъя гэж бодож байна. Ингээд дарга. Тэгээд ер нь таныг 77 онд ирэхэд хүлээж авсан дарга хэн байв? 77 онд ч сайн бүтэн генерал байсан биз дээ. Иргэний одоо салбарын дарга чинь тий. Одоо сайн бүтэн генерал дарга нь байсан. Манай лавгадаар ерөнхий инженер нь байсан. За сүйд төмөр инженер, ерөнхий инженер болсон. Тэр үед чинь бол бид нар цэргийн байлаа. Одоо 86 7 он хүртэл одоо бид нар чинь цэргийн байлаа шүү дээ. Тийм учраас одоо энэ нисэх хүчний 100 жил гэж хэлдэг ч одоо аргагүй л зөвөл юм байгаа юм л да. Одоо 25 оны 5 сарын 25-нд юу 13 гэдэг онгоц хаунслын дэмжид буусан тэрнээр одоо үндсэндээ нисэх хүчний үйл ажиллагаа эхэлсэн гэдэг одоо ингэж ярьдаг шүү дээ. За автовазын дарга бол Батцэг хөрөмдөө гэж хүн байлаа шүү дээ. Тэр үед чинь шууд автоваз ирж ирсэн биш. Тийм шууд автоваз ирж ирсэн. Агаарын тээврийн инженер эдийн засгийн мэргэжлэр төгссөн боловч автоваз инженер эдийн засгчаар томилогдсон. Тэгвэл тэнд нэг удаагүй л дээ нэг 2 жил боллоо, 1 жил боллоо. Тэгээд иргэний нисэх ерөнхий газрын
агаарын тээвэр хаяатсан ёстой одоо мэрэгжлийн ажлыг хийгээд ирсэн л дээ. За тэгээд ер нь 10 жил төгсөөд хаанаас одоо конкурсны хүү эсвэл хин нэгэн нисхээ хүн таниад наашаа холбогдоод орчуу яаж ер нь нисхтэй холбогдов? Гөөгүй тэр үед чинь бол тийм юм ерөөсөө байгаагүй. Говьлтай чинь 10 жил төгслөө. 10 жил төгссөн хүүхдүүдийн чинь сурлагаар нь жагсаагаад хуваарийг ингээд авчраа тавьчихдаг. Тэгээд одоо нэг номерын хүүхд бол эхэлж ороод тэгэл тэрний дараагаар орсон хүүхдүүд таалагдсан одоо хуваар аваад явдаг байсан. Тэгээд над одоо иргэний агаарын дээврийн салбарын хуваар арай таалагдсан учраас би тэр хуваар аваад тэгээд одоо энэ сайхан байгууллагатай хөөжөөгөө холбосон тэр шүү дээ. Энэ бол таны шийдэл байсан биз дээ. Аав ээжээсээ асуух юм уу те? Тэн зүйл. Тэгэхээр чи бүр даача шалгалтын Улаанбаатарт ирж өгдөг байсан. Энэ багшийн дээд сургуульдаар. Би хөдөөнөөс дөнгөж орж ирж чад энэ багшийн дээд сургуульдаар шалгалт өгөөл яваад байдаг. Нөгөө энэ нисхийнхаа нөгөө олсон хүчин дээр очин барина гэсэн одоо ерөөсөө ойлголт байхгүй шүү дээ. Тэгээд яваад байсан чинь нэг өдөр нэг буурал өстэй дэд туранда багшийн дээд үүдэн дээр гэж чинь чамайг давг өгдөг гэсэн тийм гэсэн. Гэхдээ чи яагаад тэр нисхтэр очихгүй гэсэн юу нисхийг олох нь байдгаа эн чинь байгаа айл олдгоо шахал хөөхт байсан шүү. Тэгээд шархуудын туранда байсан. Одоо энэ Төмөрбаатар яа. Тэгээд явж ирсэн байхгүй. Тэгээ одоо би бол үнэхээр сайхан хамт олонтой, үнэхээр сайхан байгууллагатай хойзойгоо холбоцоо гэж одоо хүртэл одоо бодогдсоор байдаг. 40 жил. Одоо тэр 92 онд салахад анхны иргэний засгийн газрын дарга 93 онд салсан. Тий, 93 онд салаад одоо энд би Мятын орлогч хийж байжгаад Мят компани. Тэгээд тэр чинь агаар харилцааг төрөнд бас бүтцгүй болж л байсан юм ба штэ. Тэгээ ер нь бол ингэсэн. Энэ 93 онд хоёр байгууллагыг салахаас өмнө ер нь одоо төрийн функцийг бас ямар нэгэн байдлаар зааглахгүй болохгүй нэ гэж асуудал үүсээд зам тээврийн яамнаар агаар харилцааны газар гэж байгуулсан шүү дээ. Тий, энэ ч одоо 91 онд шүү дээ. Тий. Тэгэхэд би бас одоо тэр зам тээврийн яамны агаар харилцааны газрын дарга гэж очиж ирсэн. Тэгэхэд одоо энэ Наранхуу, Сэрдэнжүү одоо Баатар дарга бид нар одоо очиж ирсэн. Тэндээс чинь бол үндсэндээ одоо багаж гисэн төрийн функц, аж ахуйн функцийг заагласан асуудал шүү дээ. Тэгж байж байгаад 93 онд хоёр байгууллага албан ёсоор салаад тэгээд одоо иргэний нисхийн ерөнхий газрын даргаар лавга дарга томилогдоод би нэгдүгээр орлогчоор нь томилогдоод тэгээд одоо ажиллаж байсан хэрэгэлтэй. Анхны иргэний нисхийн газар байгууллагууд төвхтэй гэж хэлсэн. За яг одоо хийжээс ажлын хувьд бол тодтогч ярихад одоо бас дундуур нь юуны Москвагийн нислэг нээгдэхэд одоо молмга намайг очиж төлөөлөгчийн газар байгуулгал нэг жил гар болоод иржсэн. Бэрлэн рүү нислэг нээхэд одоо бас төлөөлөгчийн газар байгуулгал. Би тухай дээр тань дээр очиж ирсэн учраас жил гар болоод иржсэн. Тэрийг яг асуух гэдэг. Тий. Тэгээд сүүлд нь бол 2006 онд одоо Бээжинд бас ажиллаж байлаа. Ер нь бол одоо тэгээд Москва иргэнийхэд бол одоо бас нэг төхөмтэй байж л тий. Берлин гэдэг чинь болоод бас нэг өөр ертөнц, өөр техник технологи. Тэгэхэд та Мятын анхны салбарын нэхэд ер нь хүндрэл хэрэг гарч байгаа. Хүндрэлтэй. Тэгээд чинь одоо би тэр англи хэл чинь бас нэг тийм сайн биш шүү дээ. Одоо бидний улсууд чинь герман хэл гэдгийг чи ерөөсөө мэдэхгүй. Би тэгээ одоо бодоход бол би бас их тэнэгдүү байсан юм уу, зоригтой байсан юм одоо тэгэл гав анцаараа яваад очсон юм байгаа юм. Германууд нь англиар нэг хэлэхгүй. Тэр үтгийг л ингээд зарим байгууллагад нь англи дээр нэг халтар хүн амьтантай нийлээд бичиг томлоод ингээд төлөвлөлөд яваад очихтой зэрэг наатха герман дээр хийгээд буцаачдаг. Тийм цоодон болов зөндөд байсан. Одоо бодоход бол одоо залуу шигч байгаад гэсэн юм уу ихэд одоо зоригтой л байж тэл гэж боддог. Та тэгэхэд хиттэй байгаад залуу гэж одоо Берлин явхад бол хиттэй байв.
Одоо энэ чинь 96 онд л явсан билүү дээ тийм ээ. Тэгэд дарч байна дээ. 97 юу? Тэгээ 96 7 онд л явсан юм байна. Энэ чинь 86 онд би Москваар явж байсан. Яг 10 жилийн зайтай л явсан юм байна. 96 онд 96 97 онд л явсан юм байна. 98 оноос нэслэг хэлсэн шүү дээ. Таныг би сайн мэдэх болоо гэж нэг юм асуумаар санагдсан. Би моломгоо талаар та нэг ярив. За моломгоо чинь одоо манад санхүү хэрэгжилсэн дэд захирлаар ирж ажилласан. Би тэгэхэд ч одоо доор нь төлөвлөгөөний хэлцээний дарга гэдээ байж байлаа. Молом дарга бол одоо үнэхээр л энэ өөрийн олон улсын нислэгтэй болгох 154 түрээслэх, онгоц түрээслэх. За энэ олон улсын нислэгийн бэлтгэд хангах энэ дээгүүр өнгөрөлтийн гэрээг хэлцээр хийхэд бол үнэхээр чухал үүрэгтэй байсан. Одоо ер нь молонгоос одоо их юм сурсан доо. Одоо манай лавга дарга байна, сүрэ хорлоо дарга байна. Одоо бүгд л байсан л одоо сурсан. Зүгээр одоо гэрээг хэлцээр энэ юмны хувьд бол одоо молонгоо гараар орсон хүн гэж би өөрийгөө хэлж болно. Тийм баг. Би харин тэрийг зах цугаас нь мэднэ л дээ. Тэгээд молонгоотой би хүүхэд байх гэсэн уулзчихсан тийм энгийн хүнийг тийм том жижиг гэдэггүй дандаа тэгээд зөв юм зөвлөж яадаг тий. Ер нь энэ дээр шүү хүмүүн. Ирээдүйд ингийн л дээр шүү. Юмд бол их төс тас шүү дээ ерөөсөө тий. Одоо хэлдэг л байсан. Энэ дээгүүр өнгөрөлтийн нислэг мэслэгийн гэрээг хэлцээр хийхдээ одоо хүмүүн энэ тусдаар улсын одоо төдийлөгч гэдэг чинь хүний нүд рүү их царж байгаа гэдэг гиснээр хэлдэм шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь л одоо том зориг өгч шүү. Ер нь ч одоо том ажил хийж байсан ч юм үнэхээр ч одоо ерөнхий мэдлэг сайтай л дээ. Ер нь одоо ямар л сэдвэр бол ямар сэдвэр одоо ярина шүү дээ. Тэгээ одоо нэг том ажил хийж байсан болохтой зэрэг чинь энэ манай ах нар бол энэ молонгойг сайн мэддэг байсан. Тэгээд энэ түрээсийн онгоц монгоц гэнэ тэрэгээд аль хэрэг хэлцээр хийх гэл очихтой зэрэг ч одоо гөмөн түшигтэй шүү дээ базар байна ерөөс. Таныг энэ баазад ирж яхад халдсан гэж хүн ямар хүн бэ? Халдсан гэж санхүү хэлцийн дарга байсан манай. Одоо бас л олон жил ажилласан дөө зайл. Мэргэжилдээ маш их сайн. Ажилдаа салдгүй. Ер нь одоо үд шорой өвтөн суулгадаг. Аймгийн нисгэн басны буудлуудын нэгтэн чинь хүлээж аваад тайлангийн өөрөө шалгаа суучдаг. Фэрэсэн уухгүй бэрхгүй байсан юм шүү дээ. Тэг нэлээд бэрхгүй байсан. Би тоогооч явахдаа халддаг гутаа болчихсон. Тий, маш хатуу шаардлагатай. Тий. Буудлын нэгтэнгүүд чинь бадаанши давилж байгаа. За яасан улсын хөрөнгө эдсэн үж хийж байгаа. Цагнаж байгаа. Зарим нь аргэнтэй гарын жижигчэд байсан шүү дээ. За тэгээ 93 онд лавга дарга яваад та явжээ. Мятад хэн үлдвэ? Мят нэгтгэл, мят компани хөөе. Мят компани ч одоо ингэсэн шүү дээ. Сүрэ хорлоо дарга байж байгаа дараа нэг 2 жил болсон уу, 3 жил болсон уу 91 он хавцаа аюур зан гэж захирал нэг юу болсон тийм. Тэрний дараагаар чинь гадны өрсөн. Гадны өрсөн баха. Аюур зан захирал тэгээд гүүгөө биш аюур зан захирал. Хөрд батруулсан гэж. Тий би болдог байхгүй нөгөө марзын гараал да. Тийм. Би тэгээ таныг тэрийг хэлвэсэн. За баярлалаа дагдаргаа. Өөрийнхөө талаар болон тухайн үеийнхаа нисхийн нөхцлөдлөөр дэлгэрнэ гэж. За та нар ч ихсэх баярлалаа. Ер нь бол одоо ингэж нис хүчнийхээ 100 жилийн ойг тохиолдуулан бас одоо ингэж хамт олноо дурсаж бас бодсон жагаам ярих болцоо л гэсэн явдал тэг баярлалаа. За тэгэхээр яалтчгүй ингээд салахад хүрлээ дарга дээр ирж байгаа. За дараагийн хүн маань хүрлээ дарга. Тийм би яг адилхан давуу гэтэр чинь 1971 онд 10 дугаар анги төгсөөд нисхийн хуваар аваад одоо нисгтэр хийжсэн. Тэгээ сургуульд явсан улсуудтай 1 жил тий. Та юу? Би Завхан аймгийн Алдар хаан сумын хүн байгаа.
төрсөн тэнд ер нь бол 3 настайгаас Улаанбаатар хотод өссөн ийм хүн. Тэгээд сургууль дээр хуваар ирсэн. Миний өмнө вич тэмсвэрхийн онц монц сурдаг хүн байгааг. Миний өмнө дандаа сурлага сайтай огтуд байсан. Тэд нар ороод тэгээд энэ нисхийн инженер гэдэг хуваарийг намайг хүлээгээд байжсэн байхгүй. Яг манай захирал энийгээ суутсан. За энэ эрэгтэй хүүхдэд гэсэн хуваар одоо яг чамайг хүлээгээ байж чинь яг чамд зориулсан байна гэдэг. Тэр ер нь юу байсан юм? Манай тэр КИВ нисхийн инженерийн дээд сургуульд 3 мэрэгчлэр эмэгтэй хүүхдийг оруулдаг байсан байхгүй. Тэр нь механик инженер, радиогийн инженер, цахилгаан тоноглолын инженер гэдэг. Ягаад гэвэл хэцүү ажил, эмэгтэй хүн хийх хүнд ажил гэж үздэг. Эмэгтэйчүүд нь ямар мэрэгжил сурдаг вэхээр эдийн засагч одоо манай энэ Баясгалан энтер гэж төгсөж ирсэн. Эсвэл Алтан туяа төгсөж ирсэн. Шат утгах материалын инженер, тооцоолон бодохын инженер гэсэн ийм усуд бол эмэгтэй хүн авдаг. Тэгээд нөгөө тэр ирсэн хоёр нь зөвхөн эрэгтэй хүүхэд авахын шүүгээ бичсэн тийм хоёр байсан. Учираас одоо Азтайгаар энд ороод тэгээд 71 оны 8 сард юм уу 7 сард энэ нисгтэр хамгийн анх ирж ирсэн тэр. Тэгээд тэгэхэд нисгч одоо эд одоо мундаг эрчимтэй хөгжих юмныхаа ихэнд ирчихсэн байшруу юм байна лээ. Одоо ингээд бодоод байхад өчнөө болон А24 онгоцтой болцсон 1964 оноос эхлээл ороод исэн 1971 он гэхэд чинь ямар ч 6-7 онгоцтой болцсон. А2 онгоц бас зөндөтэй болцсон. За тэгээд энд чинь зорчигч тэр үед чинь ил-14 байжгаад ил-14 тэр үед явж исэн баха тий. Удлаа байгаагүй. Явж исэн үү 71 онд явж исэн байна. Ил-14-д 5 ил-14 байсан шүү дээ. Чехаас 2-ыг аваад 7-ч болсон баг. Тэгээд зарим нь бас эвдэж өрөөд ингээд тэгээд ямар ч байсан 5 онгоц явж исэн юм уу юм байл. Тэгээд юунд тэр жилийн нисхийн сургуульд 10 дугаар анги төгссөн 4 хүүхэд ажиллаж байсан 4 хүн дээр нь энэ 8 хүнийг нисхийн дээд сургуульд гээд одоо тэр Ленинградын нисхийн ахтемд Баатар дарга, Сөрөө орлоо дарга КИВ нисхийн дээд сургуульд Сүхэ инженер хин Төмөрбаатар инженер хоёр тэгээ 10 жил төгссөн давг би Төмөр тоо гэдэг давгтай хамт бас яваад төгсөд ирсэн үр хангаад 10 дугаар анги төгссөн залуу. Тэгээд ням даваа гэдэг иш дүүрэн байсан. Бид дөрөв ингээд 8 хүн. За тэгээд дунд сургуульд явж байгаа нь бол 30-аад хүн байсан. Одоо лав надтай хамт явсан нөгөө Норвд Цэрэн хөрөв дорж жаргал сайхан энтер гэл усуд байсан да. Нисгч нь одоо манай ил Батнасан энтер чинь нэг жил их байхгүй. Тэгээд одоо тэр жилийн чинь ингээд зүгээр бодоод ингээд үзэхээр одоо бараг 37-8 хүүхэд явуулсан байна шүү дээ. Тэгээд бид нарыг явуулж яхад юуны нисхийн дарга Гунга генерал байсан. Бид нарыг өрөөндөө хүлээж авч уулзаад одоо сахилга баттай сайн суралцж ингээд энэ байгууллагын ихтгэл найдварыг алдахгүй ирнэ шүү. Одоо ухаандаа тэр цагаас эхлээд бид нэр иргэн нисхийн улсууд болчихж байгаа. 100 ирээд иргэн нисэх дээр ирнэ. Нөгөө буц хорих одоо юугаа пеледиума хөөцөлтөн сайн муу сурч байгаагаа ярина. Хэн төрөнд давг хэллээ улсын хүчний дарга шархууга алтан сувдагч нэг нь одоо хэн байсан бэ бас одоо зарчим царай байгаагүй баха. Зарчимч байсан. Вайсмэл үү. За энэ улсуудтай уулзаж бас ингээд юм хумаа яриад ингээд явдаг. Өөрөө тийм болов. Нэг арай өөр юм байна. Зарчимч байсан. Тэгээд хэн бол 77 он төгссөн давг. Манайх болохоор нөгөө нэг инженерийн сургуулийг 5 жил 6 сар сурдаг байхгүй. Тэгээ би ч одоо явсарга 78 оны 3 сар төгсөж ирээд тэгээд л одоо яг нисхийн хан ажилд орсондоо бид нарыг төгсөж ирэхэд дөрүүлээ төгсөж ирсэн. Манай ангид чинь хэн манай Эрдэнэ очир ах, Даваадор ах, Бадамсүрэн ах гэд зайл гуруула бурхан болчихтэй. Надаас 10 гаруй насны ах улсууд, 10-аас 13 насны ах улсууд. Тэгээ бид дөрвийг төгсөж ирэхэд иргэний нисхийн иргэний агарын дэрг удирдлагын газрын дарга хэн Санжутуу генерал хүлээж авч уулзаад бас баяр хүргээд тэгээд одоо саяхан болсон юу нисхийн 50 жилийн дурсгалын зөвлөгөөд нэг юм том одоо нэг зургийн тийм альбом болсон шүү дээ. Нэг задгаа хэсэг одоо бүрээс олдгоо очиад байгаа. Тэр задгаа нэг тийм альбом
дээр нэг дурсгалын тэмдэг гэдэг нэг юм тэмдэг хүн болгоод өгсөн. Тэгэл одоо бид дөрвчин 2-2-ороо хуваагдаад 2 нь доод нисэх рүү хэн хүрлээ дарахтай доод нисэх рүү 2 нь төмөр дарахтай агарын техникийн баазд дарга нь төмөр ерөнхий инженер нь даш инженер үйлдвэрлэлийн дарга нь хоролд орж байгаа. Тэгээд цэхийн дарга манай нөгөө хамт явж байсан сүхэ шагдар инженер, чулуу инженер гэсэн ийм одоо сайхан улсуудтай ингээд ажлынхаа гарааг эхэлж ирсэн юм аа. Тэгээд тэндээ би чинь одоо 6 жил техник чийжэл шалах инженер, цэхийн дарга тэгээд тэр байгууллагынхаа ерөнхий инженер гээд байжгаад тэгээд дараа нь бас нэг 2 жил намын дээд сургуульд явсан юм байна. Тэр үе одоо намын бодлогоор битээр явсан тийм. Тэгээд тэнд одоо 2 жил тийм төрөлжсөн байдлаар одоо юу намаас өмнө байгууллагаас хэрхэн яаж улсаар дайчих удирдахгүй гэсэн ийм одоо юмыг заалгаад тэгээд иржсэн. Тэгээд зүгээр тэрний тухай ярихад улсууд бодохдоо намын дэд сургууль болохоор тэгээд нэг марксизм ленинизм гэж чэйжлээ сууж яддаг. Тэнд их олон юм заасан. Одоо миний сайн мэдж байгаагаар гэрээ хэлцэг хэрхэн яаж хийх вэ гэл тэ. Илтгэх урлаг гэдэг хүний өмнө гараад яаж үгээ хэлэх вэ гэдэг. За одоо нөө ёс суртахуунтай байх тухай одоо дарга болвол костюм бижэхийг яаж өмсөх ёстой, зангаа яаж зүгдгийг, ресторанд ороод тэр өгч байгаа тэр цагаан альчуур чинь нусаа нэг зориулттай юм уу, амаа арчих зориулттай юм уу? Нөгөө юу сиренүүд одоо ямар сирэ, ямар халбагнд юунд зориулсан, хаанаас нь яаж идэх ёстой. Солонгос ресторан бид нар явж хоол идүүлээ зааж ирсэн шүү дээ. Тэр үеийн дараа нацтай улс төрийн гэлцгээд их том байгууллага байлаа шүү дээ. Иргэний нисгтэр чинь. Тэгээ одоо бид нар чинь баг шахалтаар шууд явуулж ирсэн. Намын бодлоо. Намын дэвтрүүл явж л. Ямар сонир сурвалжтай байсан бэ тий. Тэгээд тэр юмнууд заахаас гадна за надад бол хамгийн хэрэгтэй юу гэж ордог байсан шүү дээ. Санхүүгэнд тайлан тооцоо гэж хичээл ордог байсан тий. Эдийн засгийн хичээлүүд ордог байсан. Орно. Тэр яг хөө тэр нэг нам мамын түүх, философи, элдв юмнууд бол ордгоор оролдоо. Угаасаа намын бодлогод яригчин. Тэгвэл одоо бидэнд маш хэрэгтэй юмнуудыг дор хаяад л хүнтэй яаж харьцах вэ, бие яаж авчих хэвээр, костюм өмснө гэдэг чинь яаж өмсдгийг. Тэр бүтэл костюм дээр пүүз өмсөд явдаг байсан тэнд дөнгөж одоо ихэлсэн хөдөөнөөс суусаад. Пүүзийг юун дээр өмсдөг. Манай чинь биеийн тамирын хувцас. Нэг бол ийм үед өмсдөг гэдэг. Одоо жишээ нь тэр бие хаагаа хэрхэн яаж авчих вэ тэр чинь дэмжиг дорж гээд нийтийн аж ахуйн үйлчлэгээний газрын сайд гэдэг санаж байна уу? Тэр хүн ордог байлаа. Тэр нацагд орж байгаа одоо юу хоолунд яаж идэх юм тийм гээд илтгэх хурлаг гэдгийг даваад орж гээд нэг хүн ордог байлаа. Үндсэндээ удирдлагын чиглэлийн юмнууд бол сайн ордог байсан. Тэгээ хуулийн бүтээн байсан юм шиг. Хуулийн олон хичээлүүд ордог байсан. Сүүлд нь их хурлын гишүүн байсан нөгөө хин Ганжуурын Гамболд гээд багш ордог байлаа. Гангөлзигээ багш ордог байлаа. Яг эдийн засаг санхүүгийн багш чинь одоо тэр манай төрч ирдэг аюулгүй захирал чинь санхүү заадаг байсан. Гүн дээр баланс яаж унших вэ? Яадгийг ямар юм болдгийг гээд. За тэгтэл 93 онд одоо 2 байгууллага салаад иргэний эсвэрийн газар гээд тийшээ чинь бүх хөдөлгөөн, бүх нисэх буудал, дээр нь бүх одоо нисхийн талын бодлого өгөөд тэр бүх юмнууд яваад өгч байгаа. Тэгээд цэвэр нисэх компани хэдэн онгоцтойгоо хэдэн инженер техниктэйгээ нисгчтэйгээ одоо нэг пилет зардаг бүртгэдэг улсуудтайгаа надтай ингээд үлдсэн. Тэгэл зэвтер төгсөөд ирэх чинь л нөгөө Батлан амлахын яамны харьяагаас болоод иргэний болоод тий сайдрын зөвлөн гэдэг болцсон байсан. Тий. Өөрөөр хэлбэл одоо Батлан амлахын яам хамаагүй болоод эхэлж байсан. 6-7 оны үед л. Тий. Тэгээд 78 онд ирэх чинь цэргийн хөвөр байсан. Тий. Тэгээд тэр 86 онд бүрэн энгийн болсон одоо бид нар чинь 85 оноос хятад явж эхэлсэн шүү дээ. Вэжин л. 24 онгоцоор. Тэгээд бид тийшээ явахдаа дандаа одоо ийм нисгч нарын зүгээр юутай костюм бижэгтэй явдаг байсан. Тэгээд ганц англи хэл мэддэг оргодл гэдэг нисгч дээр нь тэр оргодлогоо явахгүй үед Батбаатар гээд англи хэлний орчуулагч Батбаатар англи хэлний орчуулагч ард талд нь холбоочны юуг чихэндээ хийж байгаад бүх юм сонсоод ингэж тэгж гээд онгоцны дарга наа тийм үү баруун хэр гэж зүү тэгж явж одоо өнөөдрийн
энэ олон улсын нислэгийн чинь их усэр тэгж тавьж Хүргэн хөгжиж байгаа юм да. Одоо энэ дээгүүр өнгөрөлтийн нислэгийг чинь эхлэх гэж яхад одоо манайх чинь баг валютын дансгүй байж байгаа. тий. Энэ дээгүүр өнгөрөлтийн энэ анхны нислэгийн хураамж гэж нь 300 хэдэн мянган доллар олж ирээд тэрний 200 хэдэн мянган сангийн ам авлууд байна. 150 мянгаар нь одоо гадаад валютын данс нээлгэж ирсэн юм шүү дээ. Одоо малгай. Тэгэхээр энэ юу ч одоо урд нь бол одоо яг систем солигдохоос өмнө бол дээгүр өнгөрөлт байхгүй байсан болж таарсан. Орос хятад хоёр үл явж байсан. Барууны онгоц бол баруун Европ за тэгэл одоо энэ голдуу баруун Европоос вэжин лүү зүүн өмнө таазар явж байгаа онгоцнууд л дайлж Энэ ирсэн. чинь одоо яг тэр үед тэгэхээр зүгээр томбор нэг хараад явах юм бол хятад нөгөө Динсяпны өөрчлөлтүүд гараад 78 оноос эхэлсэн юмнууд. Тэг хятад чи илүү одоо хүн болгоны анхаарал татсан хөрөнгө оруулж болохоор чөлөө зах зээлийг хөгжүүлээд ингээд ирэхээр зэрэг энэ улсууд нь явъя гэд. Тэгээ урд нь бол яг Монгол дээгүүр явдгүй л байсан байх л та. Тэгээд 80-аад оны сүүлээс эхлээдгүй танай дээгүүр юу энэ бол ойрхон маршрутын нэг байна гэд. Ингээд гэрээ хилцэл болоод тэгээд гоо танаатай уулзалт хилцээ хий 100 км тутамдаа хэдэн центийн одоо юу авдгийн гэд ийм болоод тэгэл тэр мөнгө ч орж ирээд 90-ад оны ихээр н улсын төсөв гэдэг юм одоо бүр ингээд хэцүү болцсон байх үед ганц валют олж байсан газар чинь нэгдүгээрт Эрдэнэт, хоёрдугаарт Иргэн нийслэгийн газар, гуравт Гайл байсан. Гайл нөгөө орж ирсэн бараанаас гайлын дотор аваа тий. Тэгээд ер навигацийн мөнгө ч ерөөсөө улсын орлогын авчих хэвээр нэг юм шиг тэр үеэс аваа сурцсан байхгүй. Тэр үе чинь валют тэгээд юм хэцүү одоо тэгээд энэ Болдбаатарч бараг зарчих хүн мэдж байгаа ч тий. Чи 154-ийн түрээсний мөнгө төлөх гэж энэ вип заалан чинь одоо кивис авчирсан Сахин цамц нэхидэл авчирсан сахин цамц авчирсан 9 шидимар л төлдөг байлаа шүү дээ. мах энтрээр төлдөг байсан. Тэгээд 90-ад оны ихээр одоо ганц танагтай үлдсэн байгууллага гэдэг нэг бол иргэн нийслэгийн салбар байсан. Тэгээд тэндээсээ одоо мөнгө авдаг. Тэгэхдээ иргэн нийслэгийн газар тэр одоо нисхийн салбар тэр их олж байгаа орлогоо зүгээр одоо ингээд улсад тушаагаад ингээд бас байгаагүй. Жишээ нь 1991 онд хамгийн анхны 150 биш Boeing 757 гэдэг онгоц аавна гээд Ирландын GPA гэдэг компанитай гэрээ зурж байсан тийм ээ. Тий. Эхлээд нэгийг аван дараа нь нэлээд хэдэн жилийн дараа дахиад нэгийг аван ч үл ингээд том гэрээ зураад тэгээ одоо санаж байгаа бол жаргал сайхан битээр тэр үетэй баахан улсууд 1993 онд анх удаа Америк гэдэг оронд очиж Сиэтл хотод одоо Боингийн сургалтын төвд дорж отов байна. Тийм ингээд сургалтын төвд бид гурав чинь баг 2-3 сар болсон байхгүй юу? Онгоцоо одоо ингээд заалгаад сураад тэгээ төгсөөд ирсэн бид нар бүгдээр. Тэгээд харамсалтай нь яасан гэхээр эхний 5 сая долларын төлбөр хийгдсэн. Дараагийнх нь ингээд хийх гэсэн чинь тэр хооронд нөгөө Монгол банкныхан маань нөгөө Монголд байсан жоохон валютын нөөцөөр нөгөө дилер тоглоод тэгээд хамаг мөнгө алдсан учраас 8 бутсан. За тэрнийг бол нөгөө Боингийн тал бүтэн ойлгоод бидний мөнгийг ямар ч одоо суутгалгүйгээр буцааж өгөөд за тэр мөнгөний цаашаага юу болоо явсан. Жин Боршим гэж нэг Жин Боршим Кларк хоёр Жин Боршим Кларк 46 удаа Монголд ирлээ. Гэлцээр хийхин тулд гочир нь бараг гэлцээр хийх дадлах хийсэн биш шахах юм намайг яриад. Тэгээд бас л хүнд байсан шүү. Тий. Тэгээд тэр мөнгө одоо аваад тэр нь Чингис зочдуудлын юунд жасраагаа үед шийдвэр гаргаад тийшээ шилжүүлээд Чингис зочдуудл чинь дутуу бариад Югославад хаяа явцсан байсныг тэрнийг гүйцээж бариад тэгээ бас ус юмд зарцуулаад тэр бол буцаж нисгтээ орж ирээгүй. Тэгвэл яг нисэх дараа нь одоо ингээд хэцүү байдалд орсон байна гэдгийг мэдээд одоо тэр үед тэр юуны Career компани одоо хамгийн том хувьцаа эзэмшигч Чо гэдэг хүн нэг хуучин Boeing 727 онгоцыг танад бэлгэлье гэд. Тэгээд дараа нь хоёрыг хямдхан өнөр бүх сэлбэгтэй бүх сургалттай одоо бүгдийг ингээд нийлүүлээ өгөөд тэр 3 онгоц нэг хэсэгтээ нөгөө 154 хажууд ачаа зөөх маягаар нийлэнсэн тийм. Сүлдээ хүн зөөсөн. Ханны группын тэр хөгшин чи ирсэн шүү дээ. Ирсэн. Ирээд одоо юу хүү яах вэ? Онгоц өгсөн хүнд юу гэдэг юм гэсэн чинь оцоротгой
Үгүй тэр юу чинь чээж барал чинь Монгол адуу байд юм гэвчтэй. Тэр үед одоо бараг Монголоос гаралтай ч юм уу ажилласан ч юм уу тийм адуунууд байдаг гэсэн нэг одоо азар болцохоор нэг дааgal өчөхгүй гэдэг. Тэгээд өгсөн баг шүү. Өгсөн. Тий. Тэр даагийн өгсөн өөрөө ирээд даага хүлээж аваад баярлаад тэнд Кореэр нисэх мөртлөө төлөөлөгчийн газар байгуулад төлөөлөгчгээд нэг солонгос залуу байсан. Тэгээд тэр нэг байсагээ нөө даага очиж үздэг ажилтаа. Тэгээд сүүлд нь даага нь явсан л да. Тэгээд 7-27 онууд ингээд явж байгаа. Дараа нь 1998 онд анхны нөгөө барууны одоо шинэ онгоц Airbus 300-аар орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр онгоц бол маш хэмиг одоо ингээд бодоход шийдэж өгсөн байгаа. Нэгдүгээр тийм гоё онгоцтой болсон учраас бидний одоо тэр Берлин рүү Европ руу нисэхтэй Япон руу нисэх, Солонгос руу нисэх энэ бүх үүд хаалганд нээгж байгаа. Тэр онгоц чинь Францын бүртгэлтэй онгоц. Тэгээд чинь санхүүгийн түрээсээр гэрээг хэлцээр нь юу гэхээр ерөөсөө санхүүгийн түрээс гэдэг чинь түрээс өгсөөр байгаа үлдэгдэл өртөх нь бол бараг $1 гэж ингэж байгаа юм. $1 төлөөд өөрийнхөө болгосон онгоц байхгүй. За тэр онгоц нэгдүгээр тэр олон улсад нисэх замыг бүр өргөн болгосон. Хуучин 154 онгоц чинь сүүлд нь Б гэдэг онгоцыг эм болгосон ч гэсэн жоохон дутагдaltaй тал нь байна шүү дээ. Японд руу заа яах вэ? Яг Токио биш, Нигата, Нагоя энэ гэсэн нэг тийм захын хотуудаараа манайхныг одоо дэмжих маягаар авчирсан болохоос биш насжилт, дуу чимээ, нарийн бие гэдэг юмараа бас гологддог байсан байхгүй юу? Тэгтэл нөгөө Airbus-ийн хувьд бол асуудал байхгүй ингээд ороод. Хоёрдугаар Airbus-ыг дагаад Lufthansa Technik гэдэг одоо нүсэр том онгоцны техник үйлчилгээний компани манайд гэрээгээр тэр онгоцыг хэрхэн яаж техникийн үйлчилгээ тордлогыг хийх вэ гэдэг юмд одоо 2 жил гаруй сургасан. Тэрэн дээр одоо инктер тэргүүт тэр бас сургалт явуулсан шүү дээ. Тэр амар их сургалт явуулсан. Одоогийн суурь бааз тэндээс одоогийн суурийг чинь харин би яг тэнд явж байхгүй. Өнөөгийн суурьны чинь бүх юмыг германууд тавьж өгсөн техникийн үйлчилгээний. Өнөөгийн одоо энэ сайхан Boeing-д одоо Airbus энэ Embraer эднэрт нисэж байгаа нисэх нарын жинхэнэ суурийг юунууд тэр германууд тавьдсан. Юу гэлээ Ипсэн билүү нэг тийм настай тийм герман нисгч нар дээр ирсэн. Манай энэ нисгч нарт юу яагаад. За тэгээд 2002 онд нөгөө нэг 9 сарын 11-нд тэрний урьдчиланд болсон террорист халдлагын дараа дэлхийд даяар онгоцны үн унаад онгоцоор хүмүүс явахаас айгаад онгоцны үн унаад байж байгаа тэр сайхан нөхцөлд одоо давхаг дарга байжсэн. Тэгэхээр тийм би Японд байжсэн үедээ эднэр очиод нэг сайхан цоошин Boeing 737-800 онгоцыг аваад тэгээд яг хөөгөөд явж байхдаа Seattle-аас нисээд Sapporo-д буугаад тэгээд тэндээсээ Монголд ирээд ингээд Boeing-уудын 90 ирж байгаа байхгүй. Нэг Airbus одоо тэр цаана тэрний дараа одоо бол онгоц оруулж ирнэ гэдэг бол ердөө юуных нь нисэх чиглэл нь байгаад зөв хүн байдаг бол амархан асуудал болчихж байгаа. Тий. Ерөөсөө одоо түрээслэл за сарын $300,000 төлнө. Гүцээ тэгэл ашиг болол 300-ын төлөөл ашиг болол 300-ын төлөөл яваад байна. Одоо тэнд бол бүр тэр төр засаг үүсчээл дээр үеих шиг шийдвэр гарган засгийн юм гарган нэг техник гэдэг болчихж байгаа байхгүй тий. Бизнес төлөвлөгөөндөө явуулаад төрийн өмчийн орон зарчмын хувьд нэг танилцуулал зөвшөөрөл авна. Тэгэл тэр чинь дургуугаа хөрвөл буцаагаал өгч шít. Одоо ингээл юу 8 жилийн төрөөс авлаа, 10 жилийн төрөөс авлаа. Одоо сунгахгүй наатах аавна үгээд. Тэгээ өнөөдөр манай 10 онгоц жишээ нь Мят компанид байна л да. Өөрийн ч байгаа, түрээсийн ч байгаа. Тэгэхдээ манайхан тэгж бас нэг одоо дээр үед нэг буруу бодоод ирсэн юм шиг байгаа. Яа өөрийн гэсэн онгоц авахгүй. Тэгэл хүний онгоцыг түрээслэлгээд үгүй эн чинь бүр ертөнцийн даяараа ингэж явдаг. Ингэж явдаг л бизнес байхгүй. Өөрөөр хэлбэл пал хийдэл мөнгө өгөөд авснаас тэр хүнээс урьдчилж авчаад баг мөнгө өгөөд мөнгө олоод ингэж явах нь бол тогтцсон юм. Тэг эрүүл бизнес байхгүй. Би зүгээр сонсч байсан Арабын нөгөө нефттэй одоо мундаг баян компаниуд л түүхийн нефтээр сольж хэдэн Boeing авсан гинлээ. Өөрөөр хэлбэл мөнгөний 100% төлөөд авч байгаа нь тэд нэр л чадхаас биш. Японооч одоо түрээсээр авдаг, Европын ч түрээсээр авдаг юм. Тийм бил. Тийм учраас тэнд юусоо эмзэглээд ингэж байгаа юм байхгүй. Тэр чинь тухайн үеийн нийгмийн одоо мэдлэг муутай байгаа учраас тийм ээ одоо тийм л байсан. Тэгээ одоо ингээ харах юм бол манай хувийн компаниуд
Эмбрээр оруулж ирлээ гэдэг 735 700 оруулж ирлээ л гэдэг RG 85 гээд оруулж ирлээ л гэдэг Saab оруулж ирлээ. Тэр чинь зүгээр л түрээсээр оруулж ирээл за одоо би цаашаа ашиглахгүй нэ. Хоёлоо тооцоогоо одоод чамд төлөх барих илүү мөнгө байдгүй тэрнийг өгөөд онгоцоо чинь буцаая. Зүгээр нормалны ердийн бизнесийн юмнууд. Тийм учраас ингээл юу Air Монгол онгоц оруулж ирлээ. Дараа нь нөгөөт нь буцсан байна. Mongolia Airways онгоц оруулж ирлээ буцсан байна. Хүн оруулж ирлээ буцсан байна. Хин ч одоо бид нэр тэрэнд гайхалгүй яага буцаач ба яав вэ гэх ийм байхгүй болсон. Тэгэхээр тэр нь энэс үндэслэн ярихад тэр Airbus бол аюул том үүрэг гүйцэтгэжээ. Тэгээд эргээд юундаа ороход нөгөө Мятихын яманд ороход тэгэд мөнгөтэй хэсгийг бол даваг дарга аваа явцсан. Мөнгө хамаг навигацийн мөнгө, бухалцуултын мөнгө, бүх мөнгө ч одоо тийшээ яваад гисэн. Над дээр юу үлдсэн гэхээр хэдэн онгоц хэдэн нисэгч дээр нь бүх онгоцны сэлбэг их засвар шатхуу гэд нэг юм өөрөө төлгээд. Тэгтээ бас туслаад явдаг байсан шүү. Өнөө би яг тэрнийг хэлэх гэж байгаа тийм. Асуух гадсан яг. Тэгтээ юу энд яг ингээд үгүй одоо та нар л наана бүхнүүс ихнүү өөстөө уучраа бол гээд үндэ хайж яваагүй. Тэр битэл намайг Мятын захирал байхад томилсон газар чинь иргэний эсвэрнгийн газрын коллег одоо тэр зөвлөлийн хурлаар ороод тэндээс лавга дарга одоо тушаал гаргаад томилж исэн. Тэгээд за одоо ингээд юу авах гэсэн бензин авах гэсэн чинь шатхуу авах гэсэн одоо мөнгөгүй болоод байна гэд давг тийшээ евро одоо Орос нефт рүү хэдэн доллар шилжүүлээл ингээл одоо бие биендээ туслаад явсаар байгаад одоо арай чадaltaй болж ээж тэгээд дээр нь бас нөгөө юуны Азийн хөгжлийн банкны өмнө хүлээс үүрэг байсан юм а одоо Мятыг болвол тэгээд дэмдээ туслаад байж болохгүй нэгдэл гаргасан бол хувийн компани яаж л босч ирдэг шүү тэргээрээ босно тэр навигацийн гэдэг мөнгөөрөө бол давгаа чи тэр банкнаас авсан 36 сая 27 саяын 2 зээлээ төлнө шүү гэж. Тэр бол бага мөнгө байхгүй. Өнөөгийн юмтай харьцуулахад 36 сая жилийн 1% 40 жилийн хугацаатай аваа гэвэл одоо дурын бизнесмен гүйчж авах байхгүй. Энд чинь Монголд өнөөдөр 40 жилийн хугацаатай эхний 10 жил нь үндсэн төлбөр байхгүй. Тийм л юм байна. Тий. Ийм сайхан юу ингэж хийжсэн. За тэгээд ийм маягаар яваад тэгээд би бол нэг удаан хийгээгүй л дээ. Тэгэл миний дараа Наранхуу тэгэл тэрнээс хашаа өнөөдөр нэрх байсан Александр энтри үе эхлээд Александр байхдаа тэр Airbus 310 чинь одоо үндэ авчирч ингээд нисчихсэн юм байна. Тэгээд зүгээр энэ болгоны бүр эхлэн ингээд үзэхээр 1953 онд социалист орнуудын тэр үеийн агрын тээврийн удирдлагуудын том зөвлөгөө Москвад хийх гээд энэ улсуудыг өөрчилсөн байгаа. Тэрэнд одоо яг жаргал сайхны аав Гунга генерал явсан байдаг. Гунга генералын юун дээр байна лээ дуртгал одоо. Тэгээд очиод энэ зөвлөгөө болдгоор болоо дараа нь тэр яамны сайд орлох сайд энэ төр хүлээж очиж уулзаад та нарт тусалнаа. Аан 2 онгоц өгнөө. Сайн шандын нисэх бодол Оросын мэдлэлд байсан байна. Энийгээ тэрчгээрээ та нар дээр бүх юутаа аваа. Дээр нь Аан 2 онгоцнууд одоо чи бэлгэнд өгөх тухай яриад байгаа шүү дээ. 5 ил 14 онгоц нь бол бид нар үн төлж аваагүй бэлгэнд орж ирсэн. Эхний 2 Аан 2 онгоцыг бэлгэнд орж ирсэн. Харин та нар тэрнийг бол эх жилээс үгүй 54 55 оноос та нар юугаа бэлд? Нис газруудаа бэлд. Одоо та нарт хөдөө аймагт ингээд нисэд очиж гэхэд холбоо хэлхээ, холбооны төхөөрөмж, зурус одоо тэр бүх юмнууд чинь байна уу? Онгоцны буудлын гэж барилга байшин байна уу гэдэг. За тэгээд Гунга генерал маш баяртайгаар буцаж ирээд төр зэстэй илтгээ тэгэнгүүт үгүй н Оросууд ингэж яхад одоо бид нэр хөдлөхгүй болохгүй нэгэд Лувсангой сайдрын зөвлөлийн оруулах дарга байсан. Лувсангойгоор даргалуулсан айгүй том комисс томилсон байгаа. Тэгээ бүх л одоо тэр нислэгэнд хэрэгцээтэй яамнуудын сайд нэрийг оруулаад тухайлбал холбооны сайд, тээврийн сайд инвшгоо байсан гэсэн баха. Ингээд ороод тэгээ одоо ингээд эхний нөгөө хөвсгөл Баян хонгор говьалтай юу ховд ийшээ дорнот гээд тэр аймагуудад маш яаралтайгаар онгоцны буудлал барьсан. Тэр нь одоо та нар санаж байгаа Ларанга буудлал гэж жоох юм байдаг шүү дээ. Тэр чинь тийм нэг одоо типовый зурагтай байдаг байхгүй. Тэр яг тэр жижиг байшин дунд говьтын өмнө говьтын миний мэдгийн булганд би нэг юм нэг хажуудаа нэг юм жижигхэн юутай нислэгийн удирдлагын нэг мөш шавгуутай тэгээ нэг жижигхэн байшин. Иргэний яг одоо иргэний нислэгийн юмч бол 56% хавцал хэлсэн. Гэхдээ тэрнийг барих гэж ингээд нөгөө төв чинь тэгээд барьж амжаагуудыг гэрүүд барьсан байгаа. За тэгээд дээр нь пошхоор зайлуул бензинүүд авч тавьсан байгаа. Одоо эн чинь онгоц нисээд очихор чинь
За тэгээ бензиний зөөхөн тулд тусгай машин хэрэгтэй байна гэд цэргийн ангиудаас 4 тусгай машиныг зөвхөн тэр онгоцны бензин зөөгж гаргаж байгаа. Тэгээ энэ болгон чинь энэ суур болоод тэгээ 56 оны нислэг чинь даруухан эхэлж байгаа нь одоо бэлдсэн хэдэн аймагруу яваад тэгээд дараа нь тэрнгүй эн чинь одоо хэрэгтэй юм байна гэж ингэсээр гол. 77 онд ч одоо бидний сургууль төгсч ирэхэд одоо манай гадаад нислэгч одоо энэ урдлын энэ шавгараас л явж илээ. Тий. Одоо нөгөө жавзаарч явж энэ хорлогч энэ төр гэдээсэн тэрнээс явдаг ус. Дарга би нэг юм тодруулаад асуугаад энд ер нь яг энэ хонхорт өссөн болохоор яг л тэгэл нэг л хүмүүсийн яриа тэгэл сонир сэтгэлээс харахаар нэг юм гайхаад байдаг гэсэн. Энэ нисэх буудлын чинь бараг л Оросууд бариад өгсөн бараг Оросд барих гэж Казахстанд барих гэжсэн нэг буудлыг авчираад тавьчихсан. Тэр гэдэг бол одоо 20 саяын хэлсэн тайлбар тэр Азийн хөгжлийн банкны юугаар бол тийм биш болж байгаа батлагдаж шээ. Энэ одоо энэ буйн тухайг одоо энд байгаа юу? Шин үү? Одоо энэ энд байгаа юу? Энийг одоо чинь бол ер нь яасан юм бэ даавдар. Энд ч одоо урдхын бол өөрөө сайн мэдэхгүй. Энд чи бараг ашигтай талбай нь 2 дахин өссөн шүү дээ нөгөө юугаар чинь. Энийг хэн хийсэн бэ гэхдээ зэрэг Филипп Хойлцман гэж одоо бараг дэлхийд 4-5-д ордог шууд том компани хийсэн юм шүү дээ. Энэ өргөтгөлий чинь. Тэгэхээр одоо тэр чинь Оростой ямар холбоотой юм би сайн мэдэхгүй л. Тэгэхээр бас өөрлөл юм байна л да. Одоо энэ зүгээр энэ ийм юм гинлээ. Air Project гэж институт зургийн зурсан гэсэн. Барилгын зургийг. Одоо бидний энэ буйн тухай дээр байгаа энэ онгоц судлаа шүү дээ. Air Project зурсан гинлээ. Тэгээд тэр үед чинь хэрвээ та нар санаж байгаа бол дотоод явдаг бүртгэлийн цэг чинь одоо манай энэ клубын уртад сургалтын төв болоод байгаа энэ жижигхэн зааланд бүртгэх гэж яадаг байлаа. Одоо бид нар мэднэ тий. Гадаад нь болохоор зэрэг сүүлдээ тэр нөгөө олон улсын нислэг жоохон нэмэгдээд бас нэг Оросын 154 манай 154 яваад эхлэхээр зэрэг их хүн явдаг болсон учраас барилгын цэргийнхнаар яг одоо энэ нэг Mongolia Airways-ийн барьж байгаа ногоон байшин гэж суурин дээр бид нар павильон гэд нэрлэдэг нэг халдгүй нэг тийм өрөвдөлтөй байшин бариагүй юу. Одоо нэг хэсэг бид нар тэрүүгээр дамжаал явсан шүү дээ. Тэгээд бодвол энэ олгоныг хараад энэ байшин чинь 1985 онд ашиглалтанд орсон санаж байна. Нэг намын ямар нэг том хурлын үеэр 86 онд ч 85 онд орсон байна. Тэгээд анхны дарга нь хорол доржгоо томилж ялаа шүү дээ. Тэрний өмнө эн чинь 2-3 жил ингээд бариад орсон гэхээр чин зэрэг 82-3 оноос эхлээл энийг чин тойруулаа хашаа бариад ирүүл байсан газар ш. Тэгэл юмоо бариад эхэлсэн тэр л дээ. Эхэндээ бол их л гоё болоод бид нар болж ил байсан л да. Сүүлдээ үнэхээр бас гадаад талынх нь багтаамж, дотоод талынх нь багтаамж нь гологдоод тэгээд ер нь дараагийн том юу барих нь зүйтэй юм байна гэд. Тэр үнэн хойлцмны үед бол дээгүүр нь байсан тэр ресторан гэл хүүхэд саатуулах өрөө мөрөөчл баах юмнуудын бүгдийн зарчигч нарын арай илүү бүртгэдэг, амардаг, ингэдэг тэгдэг газрууд болгоод томруулсан шүү дээ. Тэгш энэ хоолоо моолоо ч бүгд л анх яг чинь ашиглалтанд ороод цагт 500 хүндүүлчихнэ гэдэг үлээдээ. Тэгсэн 86 онд одоо доржихт мэдчихэл байгаа бох. Юу нөгөө нэг өвлийн амралт, оюутны амралт, цэрэг татлагын юуны үеэр чинь энэ чинь одоо вилла орох гээд орж чаддгүй ингэж битүү байдаг байсан юм. Тэгэхээр чи одоо юм гэдэг чи айгүй хурцтай өгч байсан мэдэж байгаа. Тэгээд дараа нь гадаад дотоод энэ нислэгүүд бүгд нэмэгдээд ирэнгүүт өргөтгөл одоо хийх нь зайлшгүй шаардлага. За баярлалаа. Тэгээд та үнэхээр улсын авиакомпани, хувийн авиакомпани гэдгийг бол үнэхээр харьцуулахаар аргагүй. Тэгэж. За дараагийн хүн маань жагаах миний одоо багт хүүхэд багт орж иж миний чихийг мушгидаг байсан хүний нэг. За баярлалаа. За ингээд тав хүн биднийг урьж оролцуулж энэ урд нь яаж ажиллаж ирсэн ямар юуэс үүх түүхээ бас ирж нөгөө түүхөө мэдэхгүй бол ойд төрсөн сарамчлага байдал гээл бас нэг тийм үг өгдөг штэ. Тэгээд ингэж яаж яагаад нь бол баярлж байна бид нар. За өнөөдөр арга байхгүй би бол нисхийн унгуу хөвгтөлтэй. Арга байхгүй одоо яг одоо энэ нутаг дээр сууж байна төрсөн. Миний төрсөн нутаг бол одоо яг Төв аймгийн сэргэлэн сум. Хуучнаар бол манай доод нисэх гэж ийсэн. Тэнд одоо төвлөрж ийсэн бүх юу. Тэгээд сүүлд одоо энэ 55-6 онд наашаа Добр гэдэг байсан. Одоо энэ бодол руу буйн тухай гэдэг одоо энэ
гоё нэртэй газар руу шилжиж ирсэн. За тэгэд бол би жоохон хүүхдээс л та цэцэрлэгчээр өгөө. За ингээд 56 онд анх ирээд ер нь одоо даваг хүрлээ энтрийг бодоход эдгээр бол 71 онд одоо нисэх гэж хаана юу гэдгийг мэдэхгүй гэл ингээд ирж явах шиг байна тийм ээ сая. А би бол бүр одоо төрөгтэй нисэх гэдгийг тэр яг 12 тэр одоо яг 9 тэрийн дууг бол сонсож төрсөн л хүн л дээ. Арга байхгүй. Тэгэхээр одоо яг нисэх юм би унгуу хөвгт гэж өөрийгөө тэгээ хэлж байгаа дэр. За тэгээд энд 56 онд анх ирсэн. 57 онд бол одоо манайх 56 оноос эхлээд түрүүн одоо нислэг үлдсэн гэдгийг бол хэлсэн. 5 аймагт одоо нисч эхэлсэн. Аан 2 авсан. 10 ширхэг Аан 2. За яг бидний хүүхэд байхад бол энэ урд бол томоо ногоон саад байсан. Одоо Оросууд дээр юм барихаар заавал нөгөө нэг сайхан сэсрэгдүүлэх саад энэ төр хийдэг байсан юм л да одоо. Тэгээ нэг том бид нар бол хүүхэд тогтоо тоглодог байсан. Одоо яг энэ хуучаа нөгөө павильон гэдэг урдтал чинь дүүрэн том ногоон саад одоо хүүхэд тоглодог. Тэнд л одоо нөгөө ээж аав чинь хоолууд дуудаад бид чинь нөгөө буцааг модны ороор орчхоор чинь олддоггүй. Тийм одоо их сайхан юутай юу байлаа шүү дээ. Тэгээ хаана байна л гэн тэгэл бид нар чинь нугдаад орчхоор ээж аав ирээд олддоггүй. Тийм одоо том ногоон саадтай. Тийм байлаа. А тэгээ харин нөгөө одоо 2 давхар энэ шугуур одоо нагцаа байх шиг байна. Энэ бол байсан. А тэгээ шатап маань одоо энэ музей болчихсон. Энэ бол бидний байхад бол нисхийн шатап гэж байлаа. За одоо манай энэ хангамжийн хэлтс орчоод байгаа. Энд бол чоштууд л байсан. Өөрөөр хэлбэл 57-8 оноос эхлээд ийм 3-ын ирээс явж эхэлсэн байна. Нийл 14 аваад. Энэ бол Ирхүү, Улаанбаатар, Бээжин эргээ тэгээд одоо Оросын экваж, Хятадын экваж болохоор Монголд юм уу Бээжинд хондог. Монголын экваж бол нэг бол Бээжинд, нэг бол Ирхүү. Ингээд уртын юу гэж одоо намайг хүүхэд байхад анх тэгж явж ирсэн байна. Хэдэн он бэ? Одоо 58-9 оны үед. Тэгэхээр ил 14-өр тэгж явж ирсэн юм байна бид. За тэрэн дээр бол одоо манай аав яг нисчихсэн. Энийг бол би одоо сайн мэдэж байна. Тэгээд том тийм бильярдтай, бильярдын ширээтэй нөгөө их л гоё одоо хүүхэд байхад гүйгээл ороод харахад цул хэв центр дэвшсэн их л гоё одоо өөрөөр хэлбэл гадаад экважиг байрлуулахад байдгаал юу ээжсэн байна л да. Тэгээд сүүлд бол шитап болсон. Одоо иргэний агарын тээврэг агаар харилцааны газар гэдэг дараа нь иргэний нисхийн удирдах ерөнхий газар гэдэг ийм байлаа. За энд бол байшин барилга цөөхөн. Энд нэг одоо Мятын байгаа бай дээр нэг 5 байшин байсан. За энд одоо гавьяд нисэх дараагаар гуах энтер гэдэг одоо дамтын хурандаа энтер гэдэг ингээ байсан. За нисхийн 7 дугаар сургууль бол энд сүүлдээ нэг гуан центр болоод байсан нэг жижигхэн урт байна. За энд 1-р ангид бол одоо Туяат би Адиа гэдэг одоо Ламсрын нисгчийн хүү бид 3 за Омсрон гэдэг порт механик энтер байсан инженер байсан техник байж байгаа инженер болсон сүлдээ ил 14-24 порт механик байсан юм а Жинжирийн Омсрон гэж юм тэрний Юура гэдэг нэг хүүхэд бид нар бол 7 дугаар сургуулийн 1-р ангид анх орж илаа. Анхны багш юм байв. Анхны багш маань Цэвэлмаа гэдэг багш байлаа. За хичээл тэр үед бол нөгөө 7 дугаар баг сургууль гэдэг 4-р анги гэлдэг байхгүй юу. Тэн дээр бол юу байхгүй. Сахирал энтер гэж байхгүй. Хичээл эрхлэгчл гэж байсан. Тэр нь Дамтын хорондагийн одоо гэргийн Цэндавиш багш байлаа. Цэндавиш. Сүүлдээ одоо хотын боловсролын газар энтрийн дарга энтер байсан баха юу руу яваад гэсэн. За бидний үед бол хичээл эрхлэгч байсан. Одоо 7 дугаар баг сургуульд Цэндавиш багш гэж. За анх тэгээд энэ юунд байж байгаа. Тэгээ би 1-р ангид энэ хагасч суучаад тэгээд аавынхаа ах руу Батсан бүрлөө яваад гэсэн. Уг нь бол би өөр 5 настайгаас тийшээ одоо урвсал хүн л дээ одоо тэгээд миний хэсэг дарамжийн жаргал сайхан гэж яваа тэгээд дөрөв тий. Тэгээд дөрөв төгс тий тэгж жагаад тэгээ буцаад ирсэн хондоо. За тэгээд 10 дугаар анги 69 онд төгссөн. 6 дугаар сургууль хот руу манайх орцсон байсан. За энэ дээр бол одоо төрүүчийн хэлдгээр нөгөө улаан шугам татаал дээдлийн хүмүүс нөгөө нэг сургууль юу яагаад бусд нь конкурс өгөхгүй дээдлийн сүүлдээ бол бүгд л өгдөг болсон шүү дээ. Тэгээд яг хөдөө биш нэг онц сайн сурдаг ч байх.
Гэхдээ яг нэг тоомооны хичээлдээ нэг арай нэг хүнээс будаачгүй шиг нэг өөрөө нэг ухаал байдаг байсан юм байл. Тэгээд цэргийн дээдийн хуваар авдаг юм аа. Тэгээ би бол багасаал ерөөсөө нисгч болно. За одоо бүр багада одоо 5 дугаар ангид байхад одоо аамагийнхаас өрчичээд 5 6 байхад аав ил 14-өр одоо нүлгий явж исэн юм. Одоо бол үлгий юм билээ л дээ. Нэг юм цагаан өмсгөлтэй авгаан ретровэцээс ч одоо нэг хасаг хүмүүсийн өмсгөл байсан юм байна л да, гайхаад л байдаг. Тэгэл нэг унтаас ирсэн чинь л цахилгаантай ороод чигтэйхэн нөгөө омоо онгоц шин дээшээ доошоо шидэгдэл бөө юм болж байна. Одоо өөрөлдөл нэг адрын борооны үйлрүүл орсон юм байна л да. Тэгээ би чаагаад бараг л уйсан уу яасан. Нэг муу чихэр хүлэгчээстэй тэр энэ ч унтсан байсан. Араад исэн байсан юм байна. Тэрний нөгөө чихэр яатсан гар нөгөө хөмтнээс нууцч яваад уурлаа нөгөөдөг чи. Тэгээд ингээд аавар арсан чи өөр нь тоож байгаа юм алга ингээд нөгөөдөгтэй хилээд явж байгаа. Тэгвэл чи ингээд тайвширдаг юм байт юм. Энийг тэр сүртэй болоогүй байлгүй гэж бодоод. Тэгэл ер нь нисгч болъё гэл тэр нисгчлээ бодсон л та. Тэгээд цэргийн дээдээ хойр аваад тэгээд аав яг нөгөө сэвийн хурлаг гэл их болдог байсан. Тэр лүү одоо иргэний агаар иргэний нисгэ өдөр төрийн газар агаар харилцааны газар гэж үсэн тэр үед. Тэрний дарга байсан. Тэгээд нөгөө хуралд явсан чинь үгүй одоо би энэ цэргийн дээдийн шалгалт өгөх гэж тэгээ өхөө гэсэн чинь өгөө тэгээ тэнцчүүд явах гэсэн. Тэгвэл тэгээд цэргийн дээдтэй явах гэн. За чур болрлаа гэ. Тэгээ аав яваадаг шалгалт эхэлдэг ээжтэйгээ зөвлөдөг юм аа. Одоо нөгөө шалгалтын нөгөө тэнцчүүл одоо би цэргийн дээд рүү явчих юм шиг биш үү гэсэн чинь. Одоо яах вэ? Одоо хоёлаа тэгээд тэгвэл тэр шалгалтын одоо цагаа уцлогч бодохгүй л байхгүй. Тэгээ бодохгүй өгөөд цагаа цаас өгөөд тэгээд түн тэр чинь тэгээд уг нь тэгсэн тэрийг өгцсөн бол ахи шалгалт өгөхгүй л гэсэн юм билээ л дээ. Гэхдээ айгуул аав тийшээ явуулчих магадгүй байсан юм шүү. Тэгээд дараа нь яг нөгөө тэр үед нөгөө ягаад хуваар ирээгүй юм гэхээр яг тэр онд бол нөгөө ажиллаж байгаа хүмүүсээс аавна угээс яг 10 жилээс бол одоо техник инженерийн юу техникүүд тэр юунууд авахгүй гэдэг. Тэгээд тэр үед бол одоо нисгчийг бол дээд сургуулиар бэлддэг. Заавал одоо дунд сургуулиар бэлдсэн. Сүүлд одоо 80-ад онд Оросд одоо Кировградын Вишевый цан училищ гэж бий болсон. Төгссөн хүмүүс маань одоо Ленинградын Ахтимд явдаг. Ийм л юутай байсан юм билээ л. Тэгээд дараа нь тэгээд би шалгалт өгөө тэгээд сургуульд явсан. Тэр үед бол Шархууга байсан тэр турнда. Намсрайжив гээд Ахмад байсан. Алтан сувдгаа байсан. Алгач байсан. За тэгээд тийшээ яваад бид юу яаж ирд юм ба 72 онд бид одоо долуулаа аруулаа явсан. Тэгээд зарим маань тэнд очиод нөгөө эрүүл мэнд одоо Туяат Батсуур цагаан чулуун алтан юм буу гэд бид чинь одоо 11 үл очив. Тэгээд тэр хэд маань нөгөө эрүүл мэндээр тэнцэхгүй ирээд тэгээд бид 7 үлдээ тэгээд 72 онд төгсөж ирээд Архангаар хувирлагдчихлаа л да. Тэгээд Архангад нисэж байгаа тэгээд 74 онд 24-ийн курст орж ирж ирсэн. Тэгээ ер нь одоо бидний ингээд харахад дараа нь яг би 77 онд Ленинград одоогийн Санкт-Петербургийн нисхийн ахтимд 81 онд төгсөж ирсэн. Инженер нисгчээр. Тэгээд тээврийн хэсэгтрэлийн дараагаар одоо анх томилогдоод бие ахлах төслөгч. Миний дээрш одоо тэгэл гомсронгой хэн энтергээ дид турандаа нар борт механик чинь тэгээд дандаа л хошууч нар хамгийн бага цолтоонд бий байхгүй ахлах төслөгч. Тэгээд айх манаа нөгөө курсын баасан хүү хэн энтер маань байна. Тэгээд тэд нар маань Ахмад автсан. Би чинь Ахтимд сурч исэн гэд нөгөө сургууль сурч байгаа хүмүүсийн цолын нэмдүү гинлээ гэд нэмэхгүй. Тэгээд нэг хэсэг нэмэхгүй байж байгаа. Тэгээд сүүлд тэгээд хамгийн бага юутай нь би ирж байгаа. Цолтой ахлах төсөл. За тэгээд яг 81 онд тэгээд 83 онд байцаагч болол тэгээд дараа нь одоо нисэх техникийн улсын шалган байцаах газар гэж байлаа.
тэрний одоо дараагаар томилогдоход Төрлөбаатар маань одоо ерөнхий инженерээр бас одоо ажиллаж исэн. Одоо тэгээд тэр үед бол бүр яг сайдрын зүйлийн харьяа аваад коллегийн одоо гишүүд болцгоосон бид нар чинь. Ингээд бас одоо яг одоо шийдвэр гарах хэмжээний тэр үед одоо лавга дарга гэж мундаг хүн байлаа. Дараа нь сүрэн хорлоо дарга болсон. Тэгээ одоо үе үеийн одоо энэ манай нисхийн одоо энэ буян тухай нэрэн дээр шийд юм уу их буянтай сайхан улсууд түрүүн давуугч хэлж юм лээ. Тэгэхээр үнэнд ягаад гэвэл бидний одоо энэ хүрээлж байгаа одоо энэ газар маань эхлээд их сайхан энергитэй газар юм шиг байгаа юм байна. Нэгдүгээр, хоёрдугаарт ажиллаж байгаа улсууд маань яг одоо энэ нисхийн төлөө одоо энэ нисхийг одоо яаж ажиллах уу гэд бүх сэтгэл зүрх зоригоо тийшээ яг нэгдээд нэг тийш нь чиглүүлсэн улсууд байсан юм байна. За одоо аавтай чинь би одоо 24-д одоо 75 24-ийн 2 дугаараас болоод аав чинь яг тэр үед ил 14-ийнхэн 24-ийн 1 курс бид нар ч бас ягаад гэвэл ил 14-өөс 24 рүү шилжиж байхгүй юу? 14-ийнхэн буцаагаад хоёрхан 14 үлдээд хоёрхан ил 14 нь ачааны тэр нь нэг нь авгачуудын Чулуунбаатар гэж нэг хүн байсан. Дараа нь Эрдэнэсэн дөрж байгаа. Энэ хоёр одоо 14-ийн дарга хоёр үлдээд бусд нь одоо 24-д ороод тэгээд ил 14-ийн дарга байсан хүмүүс чинь шууд нэг 2 3 сар болоод даргаар зөөгдөл тэгээд дараа нь намсар дарахтаа нисчихсэн л та. Тэгээд танаа авч нь бол одоо ер нь одоо нисхийн энэ дарга нар хуучин одоо энэ юуны улсууд маань юм уламжлалтай байсан юм байна. Тэрийг бид одоо аль болохоор авах гээд энэ залуу үед аль болохоор үлдээж өгсөн л гэж боддیں۔ Тэгээд цаашаа ингээд тэр маань жаахан замхарах юу ах зүгээр ер нь их сайхан тэд нар бол дээр үеийн одоо ингээд манай аваас гисүүлээд тэр борохоо одоо ингээд мундаг жигждгоо энэ гэл одоо мундаг нисгч нар байсан л да ан хоёрын одоо ингээд сингэ дарга гал одоо мундаг одоо 39 он 45 оны байлдан тэдний шавнар шин танаа аавнууд баггүй одоо өөрөөр. Тэгээд тэр одоо улсуудын юунууд бид нар дээр ирж байгаа гэж би ойлгодог баггүй да. Тэгээд одоо өөрөөр хэлбэл ямсан дарга тэгэл чимэдэрж байгаа одоо ингээл 14-ийн төгж байгаа гэл одоо сайхан мундаг дарга нар байлаа л ил 14-ийн 24-ийн одоо сайхан дарга нар байлаа. За тэднийг одоо тэгээ би ингэж боддیں۔ Манай энэ боловсруучи их сайтай гэдэг тэр маань яагаад сайтай болов гэхээр бид нар одоо ингээд 3 том дэлхийн одоо 3 том үйлдвэрлэгч орн байлээ л одоо Орос маань яг 2-д орчод боловсруч зөвлөлт улсын одоо онгоц үйлдвэрлэл Америкийн онгоц үйлдвэрлэл Боингийнхэн за Герман бөгөөд Франц одоо энэ Европын холбооны мундаг Airbus-ын гуруулан гар нисч үзсэн. Гуруулангийнхэн техникийн одоо үйлчлэгийг бид хийж үзсэн. Ийм улсууд байхгүй. Тэгэхээр инженер техникийн нисгч нар за бусад одоо дагаад яаж байгаа юмнууд маань анх одоо нөгөө нисгэд гол 3 тулгын 3 чулуу гэдэг чинь 3 юу ч одоо инженер техник нисгч юу л байлаа шүү дээ. Штурмын одоо гэдэг гол. Тэгээ сүүлдээ хөдөлгөөн орж ирсэн. За энийг бол системтэй бэлддэг юм байна. Системтэйгээр бэлдээд гэсэн. За сүүлдээ одоо ингээд газрын үйлчилгээнийх ингээд бүр одоо эзэмших хэрэгтэй юм байна гэд бизнес. Дараа нь бүр одоо эдийн засгийн санхүү маань агарын одоо юу тусдаа одоо бүр одоо санхүү гэдэг одоо ингээд давг дарга энэ системтэйгээр дээр бэлдээд одоо дээд мэргэжлийн дунд мэргэжлийн хүмүүсийг одоо бүр одоо сэрэнтлэмгоо гэл ингээд бүр валютын одоо мэргэжилт ингээд одоо эмгэн бод өгсөн гэхэд бүр агарын тээвэр ингээд бүр зориудаар дээрээс их бэлжижсэн харагдаж байна л да. Тэгээд одоо бид нар дараа тэдний одоо хамгийн анхны ерөнхий инженер нь Лодан Аюур гэдэг одоо мундаг бид нар явж байхад ерөнхий инженер хийж исэн. Өрлөө дараа тэрийг явж байхад бас байж исэн маань ерөнхий инженер. Тим мундаг хүмүүсийн гараар одоо ингээд төрлийн инженер орлоо. Дараа нь лавга даргын гараар орлоо. За ингээд эдгээр маань молом дарга гээд мундаг дарга байлаа. Биднийг одоо яг өрлөө дарга биднийг одоо голын гişүн бахад цуг одоо хурал цуглаан дээр хийж байгаа ярьж байгаа үг нь цэгцтэй тэгээд алсын хараатай аливаа юмд одоо аливаа нэг юмыг шийдэхэд тийм одоо тийм тулга тойрсон биш их өргөн хүрээтэй тэгээд юу мэдэн шийддэг. Тэрнээс бол одоо давг дарга өрлөө
сүр орлоо дарга энэ төр бол бүгд одоо за бийж хүртэл бас нэг алтны зэрэгтэл гуйн шард нэг хичээр нэг жаахан ч гэсэн бас юм авч ирсэн байна. Одоо энэ өнцгөөс харж яхад. За тэгээд үеийн одоо бид нар ингээ 93 онд сая салсан гэж ярьж байна. Их хүнд үе тэр үед. Арга байхгүй одоо бид ч одоо намайг 72 он төгсөж ирж яхад агаар хайлсны хууль гэдэг нэг байла 66 онд батлагдсан хууль байлууд. Тэгээ энэ хууд 71 гэж нэг байлаа. Нислэг хөдөлгөөн удирдах дүрм гэсэн баггүй. Хөдөлгөөн бүгд нэг дүрмэн дээр нэг юм хата авцтай ном. За тэр иш одоо би ч бас тангад ном шиг хийж лээ шүү дээ. Тэгэхээр дараа нь ингээд юу өргөжөөд ирлээ. Нислэг өргөжөөд хуучин бол цэргийнх байжгаад одоо иргэний болоод ирж шүү дээ. Тэгээд хүрээ өргөсөөд за тэр битэл аймгаасаа бүр сум руу хүртэлцдэг боллоо тий. Ингээд тэгээд олон улс руу нисгээд ингээд ирлээ. Тэгэхээр бүх юм маань ингээд өргөжөөд ирэхээр тэрийг дагаад одоо хүний мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх хүрээгээ өргөсөхийн тулд ингээд инхээр энийг бол системтэй хийж исэн юм байна. За тэгээд одоо бид нар би одоо юу хэлэх гэж байна гэхээр одоо анх 80 хэд онд 86 оноос Бээжин явахгүй да. За анхны явж исэн хүмүүсийн нэг нь биелэлтэй арга байхгүй. Тэгэхээр одоо эдгээр маань түрүү хэлж байна. Ганцхан англи хэлтэй оргодол гэж байна. За дээр нь их сургуулийн англи хэлний хонгорцол уран чим гэж хоёр багш шиг авлаа. Тийм багш. Тэр хоёр багш чинь зүгээр одоо яг нөгөө гадаадын тэр үед тэндээс ирдэг монгол хүн гэж байхгүй. Хятад гадаадын нэг 7-8 хол хүн ирнэ шүү дээ. Тэрнээс биш 20-30-аар ирэхгүй тэр үед. Яг нь сардаа нэг 2 явдаг байлуу заримдаа нэг удаа л явна. За тэгээд цэргийн форумтай. Одоо тэгээ бүр аргаа ороод нэг тусад нэг биднэрт нэг зориулт нэг юм цамцсан нэг юу хэсгээ нэг хэдхэн их бож зориулж хийж өгч ийлээ л да. Өгч байхдаа одоо тэгээд нэг погоо шиг юм хатаад одоо тэгээд нэг явж ийлээ иргэнээс. Тэгээд тэр гадаадаас ирсэн хүмүүс тэр нэг орон чимэг багш хангин тэр биднээс дараа нь ярьжсэн байхгүй. Гэхдээ танаа чи цэргийн иргэлт гарсан юм бол гэж айл. Ингээ буугаад ирсэн. Цэргийн нэг хувцастай ниснэр буугаад ир. Гайл юуных чинь нөгөө байцаа өнгөрүүлэх чинь тэр үчин зүгээр ингээ онгоц руугаа шууд шаваад ордог болохоос биш холоос очиж шарна. Одоо багш нэг байхгүй шүү дээ. Цэргийн хүрээ тэр гүтэл бид ч одоо цэргийн иргэлт гарч гэж айгаад тэгээ золтой зүрх зогсчих шахлаа гэж хэлж ийна нөгөө дараа нь явж исэн хүмүүс. Тэгээ бидүүд гайхдаг байхгүй тэр. Үгүй энэ одоо юу яриад байгаа юм бол. Тэгсэн одоо тэр ой даргагүй тийм л байсан юм байна л да бид нар. Тим төвхтэй л байж. Тэгээд дараа нь яг хуу системтэй бэлдээ дараа нь 93 онд ингээд саллаа гэхэд одоо бид энэ компани гэж ямар юу ах юм. Хуучин бол бүгд л нэг байсан шүү дээ. Бүгд л нэг удирдлагын дор бүх юмнууд нь одоо ерөөсө бүх юмстай холилдсон. Тэгтээ тэр маань тэр үеидээ болж исэн. Өөрөөр хэлбэл дөнгөж ирээд одоо энэ олон улсад нисээгүй. Одоо энэ дотроо нисчихсэн үед болж исэн юм байна. А одоо болохоор Бээжинд яваад ирлээ, олон улс руу яваад ирлээ. Ингээд яваад нислэг өргөжөөд ирлээ. 1954 авлаа 89 онд анх ахуд чинь одоо энэ хоёр маань зохис дурдлаа яаж байр дээр хийжсэн энэ гэдэг. Тэгтээ тэр Оросын евро яваад ингээд анхны юунуудаа хийгээд ирлээ. За дараа нь 91 онд одоо 92 онд Ханжин групп гэж солонгосын юу нэг 1054 гээд Boeing 727 гэж бидэг л дээ. Дараа нь хоёр авахар боллоо. Тэгээ ингээ өргөжөөд ирэхээр 93 онд одоо анхны суур компани гэдэг чинь ийм одоо Боингийн одоо нэг төрлийн онгоц сүрээд ирлээ. За энэ чинь одоо хилтэй устай байхгүй юм байна. За сүүлд нь амар санаа гэдэг одоо ганц хилтэй залуу бас сүүлийн дарж ирсэн. Тэрийг одоо Боингийн юу руу авч явж юу яалаа шүү дээ. За тэгээд бид нар нөгөө Оросоор ярьчаад явдаг. Дараа нь Герман руу яваад ирэнгүүт иш төрүүд бүгд одоо англи хэл шаардлагатай байна. Англи хэл системтэйгээр одоо экважуудаа явуулсан хэлний курсд явууллаа, англи руу явуулж илаа. За анхны энэ суурьуудыг эдгээр маань их зөв тавьсан гэж юу боддог. Одооны өнцгөөс харахад. Давг дарган тэр сая цугсал ярих шиг бол. Тэгэд энэ суурийг зөв тавьсан учраас нөгөө суур бүх бол ингээд
өндөр байшингууд өргөд бариад ирэхээр их урамтай байхгүй да гэдэг шиг энэ хэд маань суур их зөв тавьж байгаа гэж одооны өнцгөөс би харж байгаа юм л. Тэгэхээр ер нь би яг яагаад энийг их сайн хэлээд байгаа юм. Би яг тэр нөгөө суур яа тавилдсан дараа нь яаж юунууд нь давхраараа өсөж ийн гэдгийг дотор нь би яг өөрөө хараад яг тэрийг би мэдэрдэг хүний нэг байсан бохоггүй. Одоо жишээлбэл нислэгийн захирлнагаа төрлөө дарга би нэг хийлээ дараа нь цэцэг халуун daгаад зүгээр жирийн боингийн одоо дарга Америк руу яваад ингээд ирэхэд энэ хэдий маань хийж исэн юу нь одоо ингээд иргэний нисхийн дарга болоод төрлөө дарга дараа нь нахцаагийн дарга болоо 2001 онд энэ төр намайг одоо 37-гийн курст одоо эдгээр маань шинэ онгоцоо хуучин нөгөө 3 онгоцоо бол нөгөөдөл маань туу бол бүр хасагдсан буцаа явцсан. За эдгээр маань одоо өшөө яаж дуу чимээ янз бүрээр одоо Япон авах байх нь 27-г ч гэсэн одоо яг авахгүй нь байна. 2-3 жилийн дараа Сеул бол яг одоохондоо аван за Москва юу бол авах Берлин бол авах юм байна. Тэгээ энийг давал эдгээр маань одоо ингээд юу үсгээд 37-г шууд аваад яг тэр нэг СМХ гарангуут нь одоо ингээд 20 жил болчихлоо шүү дээ. Анхны одоо юу авлаа гэж ингээд одоо 37 одоо 800 гэдэг онгоцыг хамгийн сүүлийн үе. За эдний одоо тавьсан тэр юу нэг зөв байжээ тэр хийж байгаа тухайн үед их л хүнд бэрхшээл янз янзын юм тохиолж ирсэн. Зөндөө юм би энэ ярил одоо хэдэн цаг яриад дуусахгүй. За та бүхэнд үнэхээр баярлалаа. Энэ манай хүүхдийн төвийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж одоо нисхийн нэлээд том хэмжээний түүхийг нэлээд өргөн хэмжээнд хүмүүст одоо ойлголтоо гэж одоо Ахмад болон хойч үедээ энэ үлдэхийн сайхан мэдээллийг өргөж өгсөнд ховоосоо болон хөөгд төгжлийнхаа төвийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Баярлалаа. Ингээд та бүхнийг хүрэлцэн ирээд ингээд дурсамжаа ингээд бодит байдлыг түүхийн шаралсан хуудсан дээр ингээд үлдээж байгаад нь тунгтаатай байна. Одоо та бүхэн мэдж байгаа зарим нэгэн мэдээллийн ертөнц асар их өндөр болцсон үед буруу зүрх ярих, хүнийг буруу хэлэх, эсвэл өөрийнхөө юу бодлын өнцгөр тухайн түүхийг гуйлж тайлбарлах. Энэ төр юм хүмүүд хэлбэг гарч байгаа. Энэ битэрийн яаж байгаа юм одоо 20 шухуу юм подкаст болж байна. Энэ бол аль нэг авиа компани захиалга байхгүй, аль нэг газраас санхүүжээгүй. Энэ цэвэр ингээд бодит төр хувь хүн өөрийнхөө дуу хоолоогоор биетээрээ бодит түүхийг ингэж ярьж үлдээж байгаараа их юу хэрэгтэй алстаа бол энэ бол бас хэрэгтэй материалуудын их үүсвэр болно гэж бодож байгаа. Ингээд та бүхэндээ их баярлалаа. Та бүхнээр дамжуулаад та бүхэнд болон та бүхний гэр бүл үр хүүхдүүд чинь хамгийн сайн сайхан бүхний хүсээрээ одоо болох гэж байгаа 100 жилдээ сайхан баярлалаа. За баярлалаа. За ингээд та бүгд сайхан ярилцлага авсанд баярлалаа. Надтай хамт ажиллаж байсан ахмадууд одоо иргэний агаарын тээврийн салбарт ажиллаж байгаа залуучууд ардын армийнханд нисэх хүчний 100 жилийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх сайн сайхан ажлын өндөр амжилт хүсье. Монголын нисэх хүчин байгуулагчны 100 жилийн баярын мэндийг хамт олондоо дэвшүүлж эрүүл энх ад жаргал ажлын өндөр амжилтыг хүсье. Мөнх өх тэнгэр минь нисхийнхнийг үрд ивэж явах болтугай гэж хэлье да. Нисэх хүчний байгуулагчны 100 жилийн болж байна, болох гэж байна. За энд хамтран ажиллаж исэн бүгдтэй та бүхэнд иргэний агаарын тээвэрт хүчин зүтгэсэн ахмадууд болон одоо ажиллаж байгаа хүмүүстэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд хөх тэнгэрэн сэлмэг хөрсдөрлөгийг хийдэ буух буултан зөөлөн байх болтугай.